Hi, Haro podcast-ын Септемберээс. Юу вэ? Тавьдөө. Энэ лооны ямар хүн өнгөрөвдөө? Энэ 7 хоног гэхдээ айгүй амралттай байлаа. Тэгээд манай нь бас нэг сайн нэгэн төрсөдөр болсон. Тэгээд уржигдэрхэн битүү шоот. Ира энийг сонсож байгаа бол төрсөдөр юм. Яа. Тааж амжихгүй гэсэн. Яг нэг цэдэн нэг сонсоо. Тэгээд амар гарсан. Тийм нэг уухгүй гэж бодсон боловч амар их шахуулаад нэг шоотод авч өгөөд хүмүүст орсон чинь тэгээд хүндээ орсон чинь амар урт хугацаа удаан хугацааны дараа ч хүндээ орсон. Тэгсэн шүү дээ. Гоёсан. Гэтэ ингээд хоёулахнаа явсан ахгүй юу? Манай тэр найзтай бас нэг найз явсан. Тэгээд хоёулахнаа шоудсан чинь амар амар байсан. Ингээд ийм өөр хүмүүсийг хүүе чи наашир хинээ тэр чинь яасан бэ гэж тийм олон хүнтэй явж нэг нэгнийгаа ингэх гэж. Тийм тэгэхгүй яг хоёулахнаа ингээ харчаал нөгөөт нь тэнд бүжиглэл за окей гэл ингээл ер нь тэгээ яваадсан. Тэгээд манай тэр найз хамт явсан найз маань болохоор нөх уудаг болохоор алкогол ерөөс хэрэлдэг болохоор ингээ чаас бараг л намайг харж асарч байсан дөө. Тий. Уугаагүй гэсэн амар гоё гардаг тий. Тийм яг ууцсан юм шиг гардаг болохоор гоёсэн. Тэгээд гоёсан амар дахиад шоуд мар санагдтал шоудсан. Бихт болчмоор л санаж би хичээл тий. Түрүүлэн хоногоос хойш миний нуруу өвдөөд. Тэгээд би ингээд бол хичээлээ тарчаад очиж үзсэн байхгүй. Тэгсэн чинь бүр нуруу маань ингээ хөвдөөд. Миний хөл бас өвдөөд. Тэгээд бүр яа заваадлаа. Лаймаа да. Харин хичээл гоё байж чадахгүй санагдаад. Тэгээд харин тийм. Тэгээд нэг тиймэрхүү байсан. Гэтэ зүгээрээ тэгэл дахиад явахаас одоо чиний төрс өдрөө хэлж байна. Миний төрс өдрөөр зүгээр савна. Нохоо 60 харагдлаа. Хаалан за төрс өдрөөр л нохоо баг хэрэм болтлоо. Нохоо хэрэм болтлоо. Хэрэм болтлоо. За уухан ч сайн шин амар уудчих шиг тий. Амар удаан хугацааны дараа чиний төрс өдрөөр Монгол караоке орох. Тий харин тий. Монгол караоке амар удаан ороогүй. Гэхдээ ер нь ч нэг ордгоо л тий. Тэгжаал нэг ордоо штэ. Нөгөө нэг тоглолт үзээд нэг орсон штэ октодороо. Тэр хамгийн сүүлээс миний хувьд. Тий. Тэгэхэд нэг тэгэхэд баг анх удаа Монгол 5 дээр караоке орчихсон штэ. Тийм үү. Монгол 5 дээр Монгол караоке. Тийм үү. Би бол зөндөө орчихсон. Доор нэгт болдог. Чи нэгт болдог. Би ч нэг сайн дуулахгүй л дээ. Зүгээр л гоё. Найзуудаараа байхдаа л хамаагүй л дээ. Тэрнээс шүү дээ. Гоё дуулдаг хүмүүс ээж дуулж. Тийм. Би найзуудтайгаа хаяа орохгүй шүү дээ. Гоё. Тийм. Сэтэ тайлаа. Тийм байна. Тийм байна. Энд 7 нэг болцсон юм. Өөр 7 хоног юу лээ? Юу хийсэн өөр? Хэдүүлээ сүүлийн удаа манай ажил дээр очих. Тийм. Тэгээд өдөр чинь хэд өдөр байлаа? Өнөөдөр тийм шүү дээ. Өнөөдөр энийг хизээ бичиж. Юу байсан? Түрүү өнгөрсөн бүтэнсээ өдөр маань ажлын сүүлийн өдөр байсан. Тэгээд сүүлийн өдөр байгаа. Тэгэл хүрхий хаагдсан да. Одоо тэг бүр хаагдсан. Одоо бүр хаагдсан. Одоо ингээд тэрнийх нь өөр хүмүүс өөр юм ажилласан гэсэн. Тэгээ амар гоё газар байсан. Уг нь хоолны газар. Амар гоё. Одоо Солонгост амар олон баг уу. Тийм л дээ салбар. Гэхдээ бол амар гоё гэсэн. Гэтэ яг хөө ингээд тендер ороод хоол идэх жоох үнэтэй. Яг тэгвэл манайх тэг нөгөө нэг сургуулийнхаа ойролцоод болохоор орж идэх жоох үнэтэй. Тэгээд яг хөө нөгөө нэг ажлын хүмүүс тийм нөгөө нэг фэшиг энтриж орж ирдэг шүү дээ. Гэтэ идвэл. Тэр хаяа нэг орж идэхэд бол гоё шүү дээ. Надад л амар таалагддаг. Тэгсэн амар хөрх хямдруулчдаг зарим юм үү дээ. Одоо ч их бол хямдралтай л байна. Тэгээд ч хүмүүс очиж. Бүр 12,000-оос 10,000 зөнгөрөх юм бол тэгсэн ч хүмүүс харин тийм байсан шүү дээ. Самбар дээр нь бүр 9,900 сүлээ болсон байсан уу бүр гайхаад. Тэр амар муу гэсэн. Тийм ээ. Үнэхээр муу. Тэгээд тийм лээ. Тэгээд өөр нэг хин 7 хоногт ч юм юу юм болов. Имлэг орсон. Нуруугаа үзсэн. Ханы вон гэдэг нөгөө нэг бариад төслийн газар. Уламжлалтын имлэг гэх юм уу? Тий. За тэмээ уламжлалт. Би анх удаа зүү тавиулж үзсэн. Тэг өвддөг юм байна. Ерөөсөө өвддөг юм лээ. Зүгээр ингээд жоохон хатгадаг шүү дээ нэг юм. Тий. Ямаар тийм гэдэг шүү дээ. Тийм мэдрэмж төрд юм лээ.
Яг нэг Тийм. өвчтэй газар нь тавихаар бүр ингээд ёо тийм ээ. Тийм. Аа өвчтэй газар мэдэгддэг. Тэрнээс ч нэг өвчнгүү газар нь тавьвал их мэдэгддэг юм. Гэтэ яг ийм нөгөө нэг төлөв гол цэгийг мэдрэлийн цэгийг нь олж чадах байгаа гэж байна. Мэдгүй юу яг юм дээр би нуруунд дээр тавьсан болохоор тийм нэг хаанч өвдөж чинь өвдөж байгаа газраа хэл тэгээд тэрэн дээр чинь ингээд татгадаг тэгээд захгүй. Тэгээд би хийсэн чинь нилээ ингээд жоохон том газрын хамарсан байна. Тэгээд амар олон л зүг. Тэгээд би бол ингээд гоё ингээд амар олон бомб тавиулаа тий. Халуун малуунаар хөнүүлж мөнүүлээ тийм тхим болов гэсэн. Тэгээд зүг тавьлаа. Тэгээд хэрэв өвдөд байвал дахиад хэрэгтэй тавьчих. Одоо өгөх нь. Одоо жоохон өвдөж байгаа л та. Гэтэ өмнөхөө бол гайгүй. Бид бол хараа өөр газар орж ирсэн. Тэг өмнө нь нөгөө нэг цагаан сарны газар орсон байхгүй юу? Тэгсэн чинь тэр газар болохоор юу нэгдвэлээ. Жохон ингээд жохон сонин газар байсан байхгүй юу? Тэг би за энэ жохон тийм байна. Тэгээ дахиад тэр газар руу орсон чинь их ялгаа. Уул ингээд суц муц бариад тэр мөч өвдөд тэр өвдөд ингэж хэлдэг гэсэн байхгүй юу? Тэг бол тийм юм надад хүлээж исэн. Тэгсэн чинь ерөөсөө тийм ба. Тэний чи харин тийм ээ. Гэтэ яах вэ? Гайгүй. За яах вэ? Тэгээд бас ингээ гоё ингээд Монгол бариач нэрэж тэгэл нуруу барьж өгөөл ингээл эн чинь тэгсэн байна. Би тийм ингээ хүлээсэн байхгүй. Миний хүлээсэн зүгээр нэг зүйтэй дараад ирэл 15 минут тавьснаа. Ард нь нэг бомб тавьсахгүй. Тэр яаны 2 3 татаад нэг минут баснаагүй юу? Тэгээ буцаа. Тэгээ за болсон гэдэг. Тэгэж тавиулаад нэг 10 хэдэн мянган байна. Нэг даатгалтай. Та нар заавал даатгалаараа солио гэж би хэлье. Би нэг хэсэг яг нэг бахан имлгээр авсан шүү дээ. Тэгээд яг даатгал амар хэрэгтэй байна гэдэг. Тийм шүү дээ. Ер нь бол тийм имлгээр явах үед байна. Тийм одоо энэ байгаа Монгол оюутнууд нөгөө нэг юу яадаг шүү дээ. Улсын даатгал автоматар улсын даатгалд ороод сар болгоныг 70 хэдий төлж байгаа байхгүй юу? Тэгээд D10 тэгээд D2 D4 гэдэг бүгдээрээ ер нь даатгал төлж байгаа. Тэгээд D2-тэй 70 хэдий төлж байгаа ч гэсэн тэр нь болохоор нэг даатгалд хамрагддаг имчилгээ, хамрагддаггүй имчилгээ гэж байдаг байхгүй юу? Байдаг шүү дээ, байдаг байхгүй юу? Тэг шиг юм. Чи сарн гэж за сонсогдоо гэж бодоод мэдгүй юм байвал. Тэгээ хамрагддаг имчилгээ, хамрагддаггүй имчилгээ гэж байгаа заяа. Тэгээд дээрэс нь ингээд имлэг твтэх ор хоногийн мөнгө ч юм уу, тиймэрх юмнууд нь ордгоо гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгээд хувь даатгал болохоор ингээд ер нь бараг бүх юм ордог. Тэгээд дээрэс нь хувь даатгал, хавдрын даатгал, тэгээд гинти ослын даатгал гэдэг тиймэрхүү даатгалуудыг ингээд нэг сар яг хүнийхээ наснаас хамаардаг гэсэн. Тэгээд би нөгөө нэг 21 жилийн өмнө л бараг даатгаллаа. Тэгсэн болохоор нэг сард нэг 50 мянган вонараа хөрөхгүй заяа. Гэтэ нэг 40 мянган л сар болгон төлдөг байхгүй. Тэгээд ер нь нэг тиймэрхүү даатгалчих юм бол амар хэрэгтэй санагдав. Би тэгээ сүүлд нөгөө нэг төргнэр имлэг татчихсан тийм. Тэгэхэд миний төлбөр яг даатгал ороогүй төлбөр нь 900 бараг нэг сая хэдэн зуун мянган вон гарсан байхгүй юу. Тэгээ би oh my god тэ яана гэх. Тэгээд яг даатгал ороод хасагдаа гарч ирээд миний даатгал 200 мянга гарч ирсэн заяа. Чи миний төлөх ёстой мөнгө сайн яасан юм шүү дээ. Тэгээд тэрэн дээрээсээ би хувь даатгал руугаа ингээд болгоход материалаа өгөөд явуулж байгаа шүү дээ. Тэнгүүд надаа буцаж орж ирсэн мөнгө нь бас нэг 190 мянга орж ирсэн. Дүүлчиж бараг 50 ханы вон орсон те. Тийм тэгээд бүр амар хөнгөлж байгаа. Харин тийм байна. Тэгээд бас нэг ходоодны ингээд дурам мурам ороод бас нэг тэгж авсан байхгүй юу. Тэгэхэд бас нэг 200 эд төлсөн. Тэгэхний 300 төлсөн байхгүй 200 эд төлөө. Тэгээд буцаж авсан мөнгө нь бас нэг 200 төлсөн. Түл аягүй амар сайн хөнгөлж байгаа. Тэр хувь даатгал аягүй хэрэгтэй. Тийм. Эхлээд мөнгө төлнө. Гол нь нөгөө нэг хүмүүс бодоод байдаг нөгөө нэг шууд даатгалахаар очоод шууд хасагдана гэж боддог. Гэтэ хувийн даатгал болохоор үзүүлээд төлчөөд буцаа. Тэгээд тэр баримтууд аваад одоо нөгөө нэг төлсөн баримт хүчний юм уу түүх байгаа шүү дээ. Тэднийг авангуудаа тэднийг явуулна. Тэгээд дараа нь нэг амар хурдан орж ирнэ гэхдээ. Өсрэлт 7 хоног. Тийм. Харин тийм. Тиймэрхүү юмнуудын талаар илүү их мэдмээр байл комент чи. Би зөвлөгөө өгч чад. Гэж бид нэлээ надад та нарт санал болгох даатгалын хүн байгаа шүү. Өөр юуны хүн байлгамаар гэж байсан. Тэгээд бичээрэй заяа. За өнөө энэ 7 хоног битээр болохоор найзын тухай, нөхөрлөлийн тухай ярих гэж бодсон. Тий. Солонгост ер нь найз гэж байд юм уу те яа тэгээд тэр талаар ярьдсан билүү гэж бодоод ер нь чиний хувьд
яг найз ямар байдгийг миний хувьд яг найз ямар байдгийг та нарын хувьд найз гэдэг хүн ямар байдгийг тэр талаар ярилцъя гэж бодлоо. Тий. За яахын хамгийн солонгос ирээд найзсан найзуудаасаа хэлэх юм уу? Тэгээ солонгос найзуудаас ярих. За тэгээ 10 жилийнх ч нэг ярьсан тий. Тэгвэл 10 солонгосын найзууд. Солонгосын найзууд гэдэг. Тэгээ солонгос ирээд танилцсан өөрийнхөө найз гэж бодож байгаа юм уу тийм хүмүүс. Тийм. За чи эхлэх үү? За. Би чинь солонгост ирээд солонгос ирээд би ах 2 дээр ирсэн шүү дээ. Тийм. Тэгээд ах 2-оос таньдаг хүмүүнгүй байж агаад. Тэгээд Монгол нөгөө нэг Эделайны хэлний бэлтгэлийн 14 хоног болдог гэсэн юм. Тэгэхэд би нэг найзтайгаа танилцаад. Тэгээд энд ирээд би тэгээд амар дуугай нэг хүнтэй ярьдгүү заяа. Тэгээд сургууль дээр ганцаар яваал хийдэг гэсэн. Тэгээд бараг левел 1 2 хүртлээ ч юм уу би бараг тэгж авсан. Яг сургууль дээр ирэл яваал тэгээд найзгүй явдаг гэсэн юм. Тэгээд тэгж аваад маа нэг найз тэр Монгол танилцсан. Намайг наадтай ангийн гадаа ирэл хоёр юм зэмэрч мэрдэг тийм эсэхгүй. Тэгээд манай ах 2 Монгол яваад би Инчаноос Сөүл рүү нүүж ирсэн байхгүй юу. Тэгээд наашаа нүүж ирээд удаагүй байж байгаа. Тэгээд бит хоёр бүр найзуудлаа. Тэгээд сайн найзуудлаа. Тэгээд тийм би хэлний бэлтгэлтэй ганцхан найзтай. Тэгээд явандаа нэг левел 6 мургаал руу орлоо. Тэгж жагаад өөр бас монголчуудтайгаа найзалдаг, нийлдэг болоод. Тэгээд нэгдүгээр курст ордож жилдээ ч үлээ нэг 3 4 найзтай болсон гэсэн. Бүгд Монгол. Тэгээд чамтай танилцсан шүү дээ. Тийм. Тэгээд хоёлаа ажил хийж байгаа танилцсан. Үйлдвэрт ажил хийж байгаа танилцсан шүү дээ. Тэгсэн заяа. Тэр хүртэл нэг хон зэмгүү тэгээд олуулан нийлэл явдаг гэсэн. Тэгээд нэг ч тэгж гарч орч марахгүй тэгэл тиймэрхүү байж байгаа. За. Тэгж явж байгаа. За тэгээд би тэд чинь хамтаа танилцахаас өмнө бид 3 4 5 нийлдэг гэсэн. За. Тийм тэгээд бид тавуулаа нэлээд удаа явж байгаа. Тэгэл Монгол яваал инээ тэрэг гэл дунд нэг тиймэрхүү юмнууд болж малаад явсаар байгаад бид бас нэг 5 3 болоо 4 болоо за 5 болоо. Угаасаа ингэ ирчдэг үед ингэж явсаар агаад нэг жилийн өмнө ч юм уу бид нэг 3 4 нийлдэг гэсэн. Тэгээд бас 3 нийлдэг гэж бод. Хойлоо яг уу байсан шүү дээ. Хойлоо байнга л байсан. Юу ч болчихсон бэ? Хойлоо ярихгүй зэ. Тэ хойлоо таахгүй чи хойлоо тэрийн дараа нь яриа. Тэгээд энийг ярьсныхаа дараа яриа за. Ямар ч сан гоо болон бусад бас найзууд байгаа. Аягаар яг зөв сургуулийн хэлний бэлтгэлийн найзууд байхгүй юу. Тэгээд хэлний бэлтгэлтэй тиймэрхүү байж байгаа. Тэгээд их сургууль руугаа ороод тэгээд 2 л 3 нийлээд тэгээд бүр ингээд юу нэлдэг амар бест нэлдэг тийм байсан. Тэгээд сүүлд бидэд яг хөө тэгээд яг солонгост ирээд одоо ингээд ер нь яг хүрээлэлтэй ажил хийж байгаа л ажлынхаа найзууд ч юм уу эсвэл сургууль сурж байгаа сургуулийн найзууд ч юм уу тийм яг тийм болчтой санагдсан шүү. Тэгэл одоо болохоор би штэ одоо болохоор байгаа найзуудаас штэ манай Монголд байгаа бид 3 нийлдэг штэ тийм гуруулаагаа татн нийлдэг байсан биш одоо хүртэл байгаа. Байсаар байгаа. Манай нэг нэс Монгол явцсан. Бид 3 гуруулаа нийлдэг гэсэхгүй юу. Тэгээд энд гуруулаа энд бас нэг хэдүүлээ тэнд бас хэдүүлээ. Би юм зөв 3 төв талд нэрсэн байсан. Тийм ээ. Тэгэл тийм аа. Тийм. Тэгээд одоо энд болохоор чи байна. Тэгээд 2 эгч маань байна. Эгч найзууд маань байна. 2 их сонсч байвал сайн байцгаана уу? Сайн байна уу? Өөхчүүлээ гэж байна. За тэгээ ичгээд ханыг хөвшин гэж бодоход нэг юм хөвшин биш шүү. Айгуу сонио. Уг намайг ич гэж бодох хэрэгтэй байхгүй. Мик хүрээд. Оо. Мик энэ дээрээс хөвшин. Энэс хавчилсан. Тэгээд Монголд байгаа 2 найз маань байна. Нэг нь манай 10 жилийн найз, нэг нь Чинахаа. Чамайг зөндөө санаж байгаа шүү. Ингээд одоо энэ завшааныг ашиглаад сэтгэлийнхэн үг гэх. Тийм амарчтэй. За тэгээд би 10 жилийнхаа тэр найзтай
нэг амар холбоогүй байхгүй юу? Уусаа нэг ингэж баян холбоотой гэж чаддаггүй. Гэтэ үргэлж миний сэтгэл зүрхэн дотор 10 жилийн минь найз байгаа, сайн найзаараа байгаа. Тэгээ Монголд очихдаа л уулзсан. Тэгээд одоо нэг амар холбоотой байдаг. Гэтэ байнгын холбоотой биш. Зүгээр л стори үзэлтэй л явдаг. Гэтэ уусаа л миний тэгээд одоогийн миний найзын яг холбоотой найзууд маань юм байна. Тэгээ чиний одооноос өдийг хүртэл биш төдийгөөс өдийг хүртэл найз чинь ингээд зүр тоонд үзье. Гэтэ поинтыг ярихгүйгээр зүгээр л нэг тийм байсан даа гэдэг. Минийх гэхдээ аюу олон. Би чи ер нь олон хүнтэй найзлах гэдэг төрөл болохоор. Хамгийн анх бол нэг охинд аяг сайн нийлдэг байсан. Тэгээд тэр охинтойгоо тэгээд яг хаа тэгээд яванда нийлэхэд болсон. Тэгээд Иратай найзлаад. Тэгээд Иратай нэг татан байхгүй байжгаад бараг 2 жилийн өмнөөс л нэрээ татан болж байгаа. Тийм. За тэгээд энчээ ирээд хэлний бэлтгэл гэдэг юм бол тийж. Тэгээд нэг найз байхгүйсэн юм байна. Би тэгээд нэг хэсэг бүр амар ганцаараа явдагсан. Тийм. Ерөөсөө ингээд тэнтэш нийлэхэд болоод би тэр нэг охин тэрний хамгийн анх найз нэгээд авах драматад гэсэн. Найзын драматад найз байх юм тийм бай амар юм жоохон тийм байдагсан. Тэгээд тэрнээс болоод нэг амар ганцаараа баймсан. Бэлээ тэр найз хамгийн ихнийх тэр үчиг санаж байна. Тэр охин баггүй. Тий. Тэгээд тэрнээс хойш ганцаар явж байгаа. Тэгээд чамтай найзсан байхгүй. Чамтай найзлахаас өмнө нэг байсан шүү дээ. Жэйжтэй яг найзлаад гэтээ бүр амар бүр ингээд яг голдоо орох байгаа тэгээ болцохгүй юу. Тэгээд чамтай найзлал. Тэгээ ерөнхийдөө чиний хүрээлэл орсон. Тий. Тэгснээс тэгэл Жанатай нийлэл. Тэгээ гурлаа нийлж байгаа л тэгэл Жанаг явсны хойно чиний танаа крүүгийнхэн тань. Ой тийш. Эдний мафт орсон. Яг чи юу чи цагтаа болохоор гэж. Яа. Тэгээд нэг тэгэл. Хоёулынх нь одоо баг адилхан тий. Одоо бүр яг адилхан штэ. Игч нар байна, хүүхд нар байна тий. Тийм ялгаа. Тэгвэл л штэ. Одоо угаасаа ингэж иймэрхүү найзууд байна. Энэ дундаас чиний ингэж амар юм хамгийн сайн найз нэг ийм найз байдаг штэ. Юу гэж ямар үгүй ингэ чиний хувьд амар юм одоо байхгүй байсан ч гэсэн ингээд чиний хувьд амар юм өндөр юу гэдэлдэг байсан одоо эзэлдэг байсан. Тийм чиний хувьд юу гэсэн амар чиний хувьд за өндөр юу эзэлэх юм их хувийг юу гэх юм бэ тэр одоо итгэл хүлээлт юу юм үгүй хүлээлт шээ зүгээр ингээд амар чухал байр суурийг эзэлдэг байсан гэх юм уу байсан гэж юм уу үгүй зүгээр ингээд эзэлдэг заяа эсвэл ингээд өмнө ч гэсэн тийм харилцаа байсан байж болно шүү дээ. Амар сайн найз байж байгаад болцсон ч юм уу тиймэрхүү юм байна уу? Ямар нэг юм үл маргалтаан ч юм уу тиймэрхүү юмудаас болж чи ер нь найзуудаас холбоо тасарч ирсэн үү? Тасарч илсэн л да. Тэгтээ тэдэрээ шууд мартсан. Тэгээ чи ингээд тэр найзынхаараас энэ харилцаа ингэж дуусгах ёсгүй байсан юм да гэж боддог ч юм уу тийм харилцаа байхгүй юм. Байхгүй би яг тийм хүмүүс өөр аваад үлдчих чаддаг болохоор тийм. Тэр тийм амар ингээд өндөр байдаг юм бол чийлэн. Тийм. Одоо яг бүр яг ингээд болсон. Тэгээд тэрний яг ингээд 0.1 доошо 1% болж байна. Жина гомдохгүй бах уу? Манай үгүй жина ингээд биеийн хувьд холохоор би холдохоор сэтгэл холддог шүү. Яг тэр одоо тийм үү. Гэтээ би одоо тэд монголынхан бол чамайг ялж байна. Тэгээд жина энэ дээр хүрээд чи 0.1 юм чи. Гэтэ ер нь тэгэхээр Жаната хоёрыг надад яг адилхан байхгүй юу? Тэг яг хэнийг нь ч тэр хоёр хоёулаа л найз нь хамт байгаа юм чинь жоохон 1% л. За нэг илүү авчих. Чи дараа нь илүү авнаа. Тийм байна. Чи л аам байна. Тийм тэгээ бусд нь бол тэгээ яг ингээд доошоо явж байгаа. Өнгөрсөнд чинь тийм байхгүй юу? Өнгөрсөнд тамд юм байхгүй. Байхгүй харин би өөрөө ингээд аваад үлдчих чадна. Тэгээд одоо ингээд за нэгээр найзуудаа бодож байгаа хгүй. Тэнгүүд бүгдээрээ ингээд угаасаа миний тэр юунд хүрээгүй ингээд доошо унаад болохоор тийм. Тэгвэл би өөрөөсөө одоо тэр хүмүүсийг явуулсан дээрс харамсдаггүй боддог ч тийм боддогчгүй гэж боддог. Наа чи. Оо браво.
энэ ч рил болох шүү. Тэгэхгүй юу? Тэгэхгүй юу? Тэгэхгүй юу гэж. За тэгвэл л шүү дээ. Аа. Би дүнцийг нэг асуулт бодсон мартуулчих юм. Браво гэж. Юу юм хайшин юм бэ? Oh my Шуунаад god. хэрэгтэй юм аа. Би бүрийг мартчихлаа. Би амар гой асуулт За үгүй дүү за би чамаас тэгвэл эхлээд асуучих. Би би буцаагаад асууя тэгвэл чиний асуултыг. миний дүнсээ чамаас асуусан. Аха тэгээд авч үлдэх байжтэй гэж боддог ч юм уу тийм найз байна уу? Яг авч үл Тэгэхээр бас байж гэж бодхоос илүүтэй. аха. You know чи мэдчихэж Тэ мэдчихэж хорлоо гинээс энэ. What яг хорлоо гин. No. Хашгируу. Үгүй. Чолко самналтай. Нас битаарэ. Ингэхгүй бол дээрстөө болохгүй. Дээрстээ гашнах царилтсан шиг. Яг чихэн чолк ми зовлон гарчихсан. За. Би бол мэдчихэж байгаа шүү дээ. Тийм мэдчихэж байгаа. Би ихтэй тэрний тэр хүний талаараа. хүний биш тэр байдлын талаар ярих үгүй гэсэн мэдэхгүй л. Тэгвэл заавал ярих гэдэг. Одоо ингээд бодохоор одоо хүртэл ингээд жоох юм дотор ингээд нэг ингэдэг юм байдаг байхгүй юу? Зүгээр ингээд яг хуу хоёрын харилцаанд бүр үерхлээ. Үгүй гэхдээ адилхан нөхөрлөл чинь ер нь үерхэлтэй адилхан амар хэцүү байхгүй юу? Хоёр нөө нэг хэлний бэлтгэлээс авахгүйлаад тэгээд өдийг хүртэл төдөхний хүртэл амар сайн найзууд байсан шүү дээ. Тэгээд ярьцгаалтаа. Тэгээд тэрэн дээр жоохон имзэглэж явдаг юм уу? Одоо хүртэл жоохон имзэглэж. Миний бас хөндлөнгийнүүдээс харахаар амар юм хайран харилцаа харагдаад байсан хоёрын. Яг ингээд харахад бол ингээд яг миний буруугаас болоод тэр ярилцлагаа би өөрөө сүтгэсэн юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд би ингээд жоохон хэцүү юмуд бол байсан тэр ярилцсан дээр аль яг надаа нөгөө найз маань ингээд чи тийм юм маань хэлдэг байсан ч би зөрүүлээд чиний надаа эн чинь тэгээд шүү гэдгийг би илэрхийлж гаргаж чаддаггүй байсан байхгүй юу? Яагаад гэвэл миний бодлоор найз гэдэг хүн заяа. Хоёул энийг шууд яриач заяа. Найз би энийг асуух гэсэн. За. Найз гэж яг ямар найзыг найз гэх вэ? Эсвэл ингээд найз ямар байх ёстой вэ ч юм уу тиймэрхүү асуух байхгүй юу? Тэгэхдээ яг та өргөлүүлчих би ячлаа. За. Чи санаж байгаа үү? Санжээ. Тэгээд тийм юм байсан байхгүй юу? Би ингээд найзыг хүлээж авахдаа тэр хүн ямар ч ааштай байсан. Би тэрийг байгаагаар нь хүлээж аваад заавал өөрчлөлгөх ингээд чи тэрийг өөрчилөх гэхгүйгээр байгаагаар нь хүлээж авахыг би ингээд найзын хувьд тийм байх хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Яг гэхдээ нэг буруу одоо муу зуршил өөрчлөлт гэж хэлээ ингээд тэр хүний ингээд гаргадаг ааш зан ч юм уу эсвэл ингээд одоо юу гэхэр ч юм дээ ингээд угаасаа л тэр хүний ингээд яаж тэр хүн тийм болохоор тэр хүн байгаа шүү дээ. Чадахгүй юм юм уу тий. Тэгээ зан аашийн хувьд бас тэрийг ингээд өөрчлөн гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг ингээд байгаагаар нь хүлээж аваад тэгээ энэ хүн угаасаа ийм шүү гэдэг нэг жоохон тийм юм байх хэвээр. Тэгээ дээрээс нь ингээд би чамд хийж өгсөн юм чинь чи надад зөрүүлж ингэх хэвээр. Эсвэл би чамд ийм юм хийж өгөөд ах чинь чи яагаад надад юу ч байхгүй байгаа ч юм ийм нэг өгөө аваатай харилцаа байдаг шүү дээ. Заавал тийм байх хэрэггүй гэж боддог. Тэгээд ингээд тийм болоод ирэхээрээ жоохон ингээд найз гэдэг утга нь жоохон алдагдаад байдаг юм шиг санагдаж байна. Тэгээ яаж юм ингээд бодоод ангууд миний найзууд их надаас ихч байдаг заяа. Би ер нь их амар үеийнхээ хүмүүстэй нэг нийлдэггүй. Яг үе гэхээсээ илүү нэг амар олон их биш л те. Гэтэ надаас ингээл ер нь 2-3 ихч ч юм уу. Дандаа нэг жоохон ихчдүү байдаг байхгүй юу. Тэгээд тийм ингээд бодоод үзэнгүүт би ингээд жоохон ийм хайнг төрлийн хүн ингээд хичээсэн ч надаас ингээд ийм юу гардаггүй юм уу. Би ингээд амар халамжилдаг төрлийн хүн биш. Би биш байхгүй юу. Тэгээд яг ингээд хэцүү үед нь бол гарч ирнэ. Окей зүгээр үү гэж гарч ирнэ. Тэрнээс биш ингээд өдөр тутамд ч юм уу эсвэл ингээд
жижигхэн зүйл болгон дээр ингээд би яасан яаж энэ зүгээр үү? Яа Би тэр ингэж хас хэцүү юм шиг шүү. чи юм уу ч юм уу? Аа. Надаас ерөөсөө тийм гардаг байхгүй. Аа. Тэгээд харилцааны хувь дээр ч гэсэн би ингээд ийм байн контакт үсгээд байн ингээд ардаас нь яваад идэг төрлийн хүн биш. Мама. Тийм. Тэгээд тэр хүн зүгээр ингээд амьдралд нь асуудал гараагүй бол окей явж илээ. Хэрвээ асуудал гарах юм бол би тэр үед нь за чадхаараа тийм чадхаараа таслан би байгаа гэж боддог байхгүй. Тэгвэл тиймэрхүү юмнууд нь миний жоохон юу юм шиг дээ. Хаяа. Одоо цэрэг талмаалаад байдаг гэх юм уу? Яг найзын харилцаан дээр. Би зөвөр тэгж боддог байхгүй. Тэгээд өөр ингээд найзууд хамттай байхдаа ингээд гой цагийг өнгөрөөж байгаа шүү дээ. Гэтэ ийм хитрхи нэгнийхээ орон зайруу ингээд халдаад халдсан. Сайн найз ч гэсэн ингээд тэр хүнд ч хувийн орон зай гэдэг юм байна шүү дээ. Тийш нь хитрхи халтаад ирэхээр тэр найзын нөхөрлөл ингээд жоохон юм тийм. Ер нь ямар нэг юм ингээд нэг цензур байх хэрэгтэй шүү дээ. Хайр дурлал эхнэр нөхөр байсан ч ямар нэг юм орон зай гэдэг юм байгаа шүү дээ. Тэгмэд найз нөхдөд хувьд ч гэсэн тэр нэг юмыг ингээд даваад ирэхээрээ ч юм уу эсвэл хитрхи ингээд өмчлөхөд ирэхээрээ ч юм уу эсвэл ингээд одоо өөрөөсөө хамааралтай байх гад жоохон өөрийнхөө үгээр байх гад юм уу тэгээд ирэхээрээ ингээд харилцаа жоохон хэврэг болоод үл ойлголцол илүү их гараад жоохон тийм болоод ирсэн юм шиг надад санагдсан. Тийм болохоор ингээд яг л нэг нэгэндээ жоохон юу нэг яа жоохон ойлгох хэрэгтэй. Хувийн орон зай нүгэл. Тэгээд би юм байна. Чи тэхгүй байна гэдэг нэг тийм юм надад жоохон тийм л найз. Тийм яг л нөгөө нэг ингээд хэцүү үед дандаа хажууд байдаг. Жаргалтай үед байхгүйсэн ч болно шүү дээ. Угаасаа яаж ч юм. Гэтэ Гэтэ бас хуваалцвал гоё шүү дээ. Жаргалтай үеийн хуваалцаа. Тийм. Бүх үед л гоё хамт байвал гоё. Гэхдээ бүх юм бас цензуртэй байх хэрэгтэй. Жаргалтай байхад нь ч гэсэн цензуртэй байх хэрэгтэй л гоё яг үндэ. Тэгээ гоё бүх юм хуваалцдаг. Харин ярихын хувьд бол өстой бүх юм ярина. Тий бас гэхдээ бүр хитрхи бас хувь хүнд бас нэг нууц биш дээ. Тийм. Тэр мэрийг бол бүр ингээм амар яахгүй. Чи надад яагаад энэ илүү ингээд тийм бол муухай. Тийм тэр чинь бас ингээд хувийн бас нэг юм биш дээ тий. Тийм миний хоосыг чинийхтэйг адилхан. Тийм. Тэгээд гол нь бас яг ингээд хэцүү үед нь ойлгож өгдөг. Одоо тэгээд одоо жишээлбэл ингээд би ингээд чамайг ингэдэг байхгүй. Миний зүр өөрийн бодол шүү заяа. Ингээд чамайг би угаасаа ингээд бүр хитрхи гэдэг чинь бас мэддэг заяа. Би бүр 80 бүр 70 дэх таарсан. Тийм баг 2 дугаар зэрэг баг куб заяа энэ заяа. Тэг би мэддэг байхгүй. Тэгээд гэтээ нөгөө нэг юу яадаг амар ингээд шаналгаал. Чист нэр чи ингээд над руу тэгж битсэнгүүч гэдэг юм уу те. Ингээд яадаг угаасаа энэ хүнд нь угаасаа юм тайваа. Тэ ингээд даймаа 2 дугаар дан болж байсан ч гэсэн манай хүн баг нүрээ бодоод ингээд сууж харах амар тайваа. Тэрийг би мэддэг болохоор ингээд шаналгаад хайг амар хүсдэггүй. Тэгэл юм асуух юм байвал хөөе алиас сэргэлээд ихтгэе гэл тэгдэг. Тийм. Миний бодлоор тийм байх чамайг шаналгадаг юу би хаашнаа. Намайг шаналгадаг уу? Шаналгадаг юу? Заашгүй. Тэгвэл ингээд чи одоо ингээл ингээд амар тэгээд байвал амар хэцүү хаа. Чамаа угаасаа ийм хүн гэдгийг мэдж байгаа бол ингээд тэрнээс ч эсрэг юм хүсэж байвал амар хэцүү дээ. Тийм. Тийм бай. Тэгээд яг эндээс үргэлжлүүлээд ярихад маань тэр найз бит хоёрын ингээд гол хэрэгэлцэн юмыг би ярихгүй заяа. Ямууга ярих гэж байгаа шиг ярьдсан бэ юу? Гэхдээ зүгээр ингээд би ерөөсөө тэр хүнд би шүүмжлэл хэлдэггүй байсан заяа. Ингээд чи ийм байна, чи тийм байна. Юм уу эсвэл ер нь би чамд ч тэгэж хэлдэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Гоо чи энийхээ ингээл. Гэтэ яг нэг бас жоохон ингээд нэг зарим юм хэтрүүлж ч юм уу те нэг хэтрүүлэх юм байвал тэрнэр юм байна. Яа гаач тэгэлтэй хүүрээ гэж намайг яг тэгмүүд би тэрийг хүлээж аваад тэр нь ингээд сөрөг тал дээр байхгүй юу? Тийм. Ингээд тийм. Болохгүй байгаа зүйлийг хэлээд байгаа байхгүй юу? Миний тийм. Гоо дандаа нэг жоохон нэг буруу юм хийгээд за буруу нэг юм буруу талаараа биш тэгтэй. Яг нэг жоохон түргэн уурмартай болгоод чи жоохон тайван. Эсвэл бит хоёрыг инээс олж хэрэлцсэн. Тэгсэн.
тэр бүр хэрэлдээд би бараг зодтолтой. зодтолтоод бүр хавч маваад Тий. Яг тиймэрхүү юмн дээр ингээд үнэхээр ингээд за энэ арай биш шүү. Энэ ингээд миний хувьд нөө би энийг хүлээж авч чадахгүй гэсэн хэмжээнд очиж байгаа үед би тэрийг хэлж байхгүй. Тэрнээс биш ингээд жоохон нэг юмнууд жижигхэн болонгот л хэлээд зүр өнгөрөөгөө болчих юмнууд тэр тиймэрхүү юмнууд төр бол нэг амар ингээд тэр болгоныг ингээд миний хувьд заяа ингээд аавж үзнэ гэхээр би анзаарахгүй. Тэгээд дээрэс нь ингээд тэр болгон дээр би аниг гот. Яг хоо том юм бол окей. Гэтэ би бас ингэж бодсон. Найзад өөр хэрэлдэх юм зөндөл байгаа шүү дээ. Тэгэл болчих гэсэн асуудал зөндөө байгаа. Гэтэ хэрвээ найз маань одоо чи заяа. Ингээд чи ингээд надад нэг юм сонио үг хэлчихэж чи ардаас нь зэнтэй гуучлаарэ. Тэс нь хэр ингэчжээ гэд над руу юм бичсэн байхад би гэл орхиол амьдрал цааш өөрчлөлчлээ шүү дээ. Тэгэхгүй тиймэрхүү юм дээр ингээд заавал ингээд юугүй тэр асуудлыг ингээд хитрхийг гүнзгийрүүлээд тэгээд бахан амар дэм юм шиг. Хаяа ч гэсэн найзад ярилцсан дээр тиймэрхүү асуудлыг инээд болгоод ч юм уу эсвэл ингээд хөгт одоо нэг тийм ийм гүрүүлийг ийм хөөхөн аваад гарчдаг нэг тиймэрхүү юмуд өгдөө шүү дээ. Эсвэл ингээд нэгнийгаа жоох ингээд үгээр идэд чи угаасаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ингээд тоглоом болгоод тэрийг нэг өнгөрөөддөг үе зөндөө идэв шүү дээ. Хаяа ч гэсэн тэгжих хэрэгтэй юм санагдаж надад. Гэтэ яг тэр шоглоом гэхдээ бас хэтрүүл муухай. Яг жижиг сажиг юм байна. Баян тэгэлж тэгдэж гэж шоглоомор хийдэл бас хэцүү. Тэг хэлэх үе бол зүгээр нэг удаа чи тэгдэж шүү чи зүгээр хараа мөгөөр тийм юм бол гайгүй. Тийм. Би тэгэж. Яг хоо гэтэл найз л та. Яг гэхдээ найз гэж бодсон хүн заяа. Найз шиг үлдэх гарах байх амар хэцүүдэг. Би ингээ найзаа гэж бодоод яваад байсан чинь тэр хүн ерөөсөө намайг найзаа гэж бодоогүй гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бол амар хэцүү байд юм лээ. Тийм. Би нэг хүн болгоныг найзаа гэж боддоггүй гэхгүй. Тийм. Миний нэг боддог асуудал юу бол заяа. Чи хоёлаа шал өөр тэрнээр. Тэрэнд шал өөр. Тийм. Чи болохоор эсэрээ болохоор заяа ингээд найз гэдэг хүн тусдаа, танил гэдэг хүн тусдаа, бест гэдэг хүн тусдаа гэж хэлдэг. Би болохоор цензуртэй. Тий, цензурт. Миний болохоор ингээ аль болох ингээ сайн найз руу авчих гад байдаг. Ингээд танилцаал жоох юм яриад саад ирвэл тэгэл ингээл шууд татнасчих гол юм. Тэг би тэрнээр нь жоохон харамлдаг. Үнэнгээ. Шууд хуурж мөрөөд хартай болоо. Дардмагийн нөхөр шиг болж байна. Хинтээ яваад байгаа. Чи тэрэндээ яг яах ч байсан гэж үгэлзээ. Та хоёр яг юу яриад байгаа? Тийм. Өчиг амар тийм шүү. Тийм амар serious болсон таар. Гэтэ би бол амар ингээ юу яадаг заяа. Ингээ сэрээ ингээд намайг хараалаад байгаа юм. Надад мэдрэгддэг заяа. Би тэгж чамайг харуулдаггүй. Ер нь тийж мэдрэгдэжсэн үү? Окей, би чамайг хийхээр үйл гаргаж байгаагүй хаа. Үгүй шүү дээ. Би чинь яаж тийм үйл гаргаж яг би зүгээр барьцчихсан юм байна. Юун дээр барьцчихсан юм байна зүгээр ингээд чи тэр найзтайгаа тэгдэг байж намайг гэсэн үг гэж би яг нэг барьцчихсан. Тий. Тэрэн дээр бол тэрэн дээр бол байсан. Гэтэ нэгж амар харамлаад яа энэ надаас тэрнтэйгээ уулзах юм шиг гэдэг юм үү. Тий ч юусэн бодож байгаагүй. Тийм бол амар харамлал. Цэрэ бүрийг харуулж байгаа шууд ингээд цэрэ нүгэн секси хичээл зэ бүр ингээд чи ингээд яг харцнаас нь би одоо сэрэг бол ингээд би ингээд илэрхийлж байж гэсэн миний биений хэлж илэрхийлж царайны юу биений хилэмжлээ шин гэж мэгээ татгаж асууж яа гэж мэгээ заяа хурд над хурд юм яа хурд гэдэг гинт амир би бүр юу олгоо заацаа гэж бүр хувцаа газ өмсөөл заяа ардаас нь даад яа маа би амир тэгэл ингээд байжснаа ингээд явж амир хурд сууч ингэж явж анзаард юм. Би бүр надад бүр амар мэдрэгддэг. Чи тэгээ бусад үедээ байхдаа ингэ шал өөр намайг нэг тоодгүй шүү дээ гэжнээс. Тэгсээр нэг жоохон ингээд өөр мөр огтдоо ингэж ингээд холонгоо хувцаа харий гэдэг шиг. Тэр шиг ёо. Тийм ээ би бас жоохон харамчаа. Тийм жаа тийм. Жоохон харамлдаг. Тийм. Гэтэ хүн болгоны тэгж харамлдаггүй юм санд. Яг нэг сайн найзууд даал гэдэг багтаж байна. Мөнхчд хоёр дээр амар харамлдаг байсан. Тийм, яг тэгдэг байсан баг тийм.
Хүмүүстэй ч бол яг би угаасаа 10 жилээс жоохон тийм байсан байхгүй юу. Нэг хүнтэйгээ амар татна нийтлээ байсан. Тэгээд чи гэхдээ хайр дурлал асуудал юм шүү дээ. Окей би одоо ингээд хардах хоёр ч өөр шүү дээ. Тийм аа. Хардах чи ингээд хүн болгон те. Чи тэрнтэй чи ингээд амар хардаал мацын шаалгаал тийм ээ те. Иймэрхүү юм би өөрөө ч сонирхоо. Намайг ч гэсэн тэгээд ханд би дургу. Харамлах чи ингээд жоохон ингээд арай өөр. За тийм ээ тийм ээ. Би шал балаа юм шүү. Хардах харамлах өөр шүү. Тийм ээ. Тэгээ би ч найз залуугаа л амар харамлна. Тэгээ харамлахын хувьд бол харамлна л да. Амар. Тийм. Намайг ингээд тоож махгүй бол би шууд ингээд уурлна. Намайг тоохгүй надад юм ханшин байхгүй бол би шууд ингээд би яг юм байна шүү дээ. Гэтэ тэрийг ингээд илэрхийлэх энэ ерөөсө хардталт биш заяа. хамгийн зөв нь яагаад гэж бодохгүй. Зүгээр л намайг тоосон. Тийм намайг тоосон. Тийм байна. Би энийг ярих гэж үзсэн. За. Энэ 10 жилийн найз юм заяа. Энэ ингээд миний хамгийн анхны сайн найз. Би нэг өмнөх дугаар дээр гэсэн ингээд хальт дурдаад өнгөрсөн заяа. Тэр нэр тийм. Бид хоёр бүр ингээд би ингээд нэгдүгээр ангиас ахгуулаад энэ хүртэл явах та. Энэ бол зөвхөн сургуулийн найз нар байдаг шүү дээ. Тэрнээс биш бол ажил явах юм уу? Үгүй байр мэрний. Тиймэрхүү найзууд бол зөндөө байгаа шүү дээ. Яг сургууль дээр байдаг найз гэх юм бол надаа ганцхан найз байсан. Тэрнээс өмнө нээлттэй хүүхдүүд байсан юм. Тэгээд тэд нар болохоор тэгэл энэ шилжингүүд тэгэл байх болчтой шүү дээ тийм ээ. Тэгээд мааныг 10 жилийн найз байгаа. Би анх удаа хамгийн анх би ингээд найзгаа гэртээ авчирсан тэр охин байсан байхгүй юу. Тэгээд би гэсэн тэр найзынд очтоо. Тэгэл хоёлаа бүр ингээд яг видео кол хийж байгаа л. Өнөөдөр энийг өмсчихв, тэрийг өмсчихв. Чи өнөөдөр юу өмсөж чинь гэж хоёлаа ингээд хамт дэлгэцийн хан зураг мөргийг өөрчилж заяа. Тэгэл нэгнийхэн зургийг аваад хамт инстаграм дээр ингээд нэгнийхэн инстаграмныхан зураг мөргийг янз болж өгч мөгтөө. Тэгэл гэр бүлийн асуудлаа бүр ингээд ямар ч хаалтгүй бүгднийг нэг хоёр биендээ ярьдаг. Тэгэл чи яах чинь би яах чинь эсвэл ингээд хичээл дээр байнга хамт байдаг. Тэгэл юу ч хийсэн хамт. Тэгэл хамт хичээлээ хийдэг. Ерөөсөө ингээд миний хувьд миний хамгийн анхны сайн найз манаас байхгүй юу. Тэгээ би ингээд тэр найзтай бүр ингээд амар хайртай заяа. Хоёр бүр ингээд нэг нэгнийгаа ингээд мөрлөөл ингээд хамт явж идэг заяа. Тэгэл хамт амар чанга манга ингээд заяа. Тэгэл ингээд амар төв царай гаргаад суулыг кордор матараа. Тэгээ хойлоо юм жоохон ганган хувцалдаг. Амар улаан пальто. Саач гэмээр юм хаттай бэлтэй өмсч заяа. Тэгсэн хойлоо юм түрүүтэй хар готлон өмсөл. Тэгэл амар юм стилтэй заяа. Тэгэл амар ингээд хүмүүсээ за тавьж байх хэрэгтэй. За тиймэрхүү байсан байхгүй юу? Тэгээ амар сайн найзсан заяа бүр. Тэгээд тэр найз маань би өмнөхдөр яваас ирсэн шүү дээ. Нэг асуудлаа тэгээд хойлоо ярьцгаа болж мэлээд. Тэгээд өөр нэг найз өөр манай ингээд нэг охинтой нийлээд. Ягаад ч юм ингээд надад амар юм хүн туссан заяа. Тийм шүү дээ. Хамгийн сайн анхны сайн найзтай хизээш надад тийм зан гаргахгүй гэж бодсон хүн маань надад тийм зан гаргаад амар муухайсэн тэр үед. Тэгээд тэрнээс хойш ингээд жоо харамлалт болсон юм шүү. Тэгэхэд харамлалт байсан. Тэгэхээр ерөөсөө нэг ингээ хүнтэй нийлүүлдэггүй, жоох өмчрөхөж найзалдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд яг хоёр нийлээд энэ дээр хүн нэмэгчгүй, хасчихгүй тэг яг хойлох наа тийм ээ. Яг өөр хүмүүс ингээд хамт найзлан тэнгуут ингээд жоохон гэдэг заяа тийм. Тэгээд хоёр гэдэг. Жоон тийм байсан. Тэгэж яаж агаад хоёр харьцаа байлаад. Тэгээд ингээд өөр ангийнхаа охтуудтай нийлж явж байгаа шүү дээ. Тэгэхэд яг ингээд ерөөсө тэр охиноос авсан мэдрэмжээ би ерөөсө авахгүй. Тэр найзтайгаа байсан шиг би ерөөсө байж чаддаггүй. Ингээд жоохон юм хүндий. Би ерөөсө ингээд болсон бүх юмаа ярьж чаддаггүй. Тэр хүүхдүүд тэр найзууд маань надад нэг тийм юм ярьдаггүй. Жоохон тийм байсан юм шиг надад санагддаг байхгүй юу. Гэтэ яг 12 төгсөөд одоо байгаа найз гэдэг шүү дээ. Тэр найзтайгаа л татна болж төгсөөд. Тэгээд тэр ингээд найзын салгалтаас хойш шүү дээ. Надад ерөөсөө юм яг ингэж яг бүр яг тэр мэдрэмж шиг мэдрэгдсэн найз байхгүй. Тэр хүртэл байгаагүй. Тэгээд энэ нэрээд
чинээр найзлал явж байгаа шүү дээ. Мгм. Тэр болгонд юусэн ингээл яг тэр найз маш бодоод байдаг. Мм. Ингээд миний бодол юусэн ингээд тэр найзаас хойш би сайн найзтай болж чадахгүй юм шиг байна гэдэг бодлоо. Сайн. Аха. Санаа. Сайн. Тэгээ Зүгээр ингээд найзуудтай болж болно шүү дээ. тий болно дээ. Тийм. Одоо болцсон байгаа шүү дээ. Аа. Гэтэ тэр болтол юус надад яг тийм л бодлоо. Мм. Тэгээд тиймэрхүү байжаад би амар би ер нь амар харамлдаг нүг юм байна. Тэгээд та нартай нийлээд тэрнээс өмнө нийлж байгаа шүү дээ. Тэгээд бүгдээрээ нэг 10 жилийн сайн найзууд нь байгаа. Мгм. Тэг хүн надад болохоор зөвхөн тэр найзууд байгаа зэ. Мгм. Тэгээ ингээд бүгдээрээ ингээд манай 10 Монголд жилийн байгаа тэр, тэгээд манай аа. 10 жилийн гэж хэлэнгүүт окей нэр бүгдээрээ л танаа найзууд гэж боддог. Гэтэ үнэн л дээ. Тийм. Тий. Тэр Одоо- бүгдээрээ л танаа найзууд те. Тийм. Тэгээ би байхгүй байсан ч бид нар сайн найз байгаа. байж Ягаад байгаа. гэвэл ягаад тэр нь надад амар имзэг тусдагсан. Надад байхгүй. Надад зөвхөн тэд нар л байгаа заяа. Тий, тэр охин л Тийм. агаасаа тэр Тийм. чин Тэнгөт яг ингээд би байхгүй байсан ч гэдэг тийм бодол надад амар идэвсэн. Тэгээ би бүр ингэ хэсэг амар уйлдаг байсан тийм бодож. өвчтэй юм би. Жохон байсан ч угаасаа. Тэгээ жил нэг амар нийлэх хүн байхгүй. Тэгээ өөрөө нөгөө нэг найзтай болж чадахгүй байх гэдэг бодол нь амар ингээ их болохоор. Тийм яг 10 жил төсөө би бүр 2 3 жилиг тийм байдалтай байсан. Тийм. Тэгээд яг тийм байдалтай явж агаад тэгээд намайг гэсэн хүн гарч ирж иж би ингээд Гарч ирсэн юм тийм. тийм. Хүнээс яа би ингээд найзгүй явсараа солонгос ганцаар авах гэж бодсон. Тийм амар татгах шиг тий. Яа. Би тэгсэн чинь юу вэ? Айгүйх найзтай байж агаад солонгос дээрээд найзгүй болтлоо. Бүр сүлдээ ингээ ганцаараа байх дуртай болтлоо би бүр байсан шүү дээ. Бүр ингээ хинт ч итгэхгүй болсон заяа. Одоо ингээл нэг охин ирээл найзлыг ингүүт. За энэ ч нөгөө охинтой адилхан тий. Одоо ингээ энэ намайг бол найзаал гэж бодохгүй байгаа ч гэдэг юм уу тий. Би найзаа гэж бодож чсэн энэ охин намайг найзаа гэж бодохгүй байгаа гэж амар бодогдтол тийм юу байдалд орсон байхгүй намайг. Тийм болохоор би бүр ингээ хинтэйш найзлахгүй бүр ингээ эргэтэй хүмүүс одоо ингээ одоо охтууд чинь ингээл баньтай чадвал ингээл уулзч муулзч бүр тийм юмч байхгүй заяа. За зүгээр л ажиллая гэж боддоос. Тэр бүр нэг хэсэг амар ажилдаг. Амар ажилласан тий. Амар 열심히. Тэгээд бүр ингээ юу ч аахгүй тэгэл үйлдвэрт ороод жээд энтертэй яасан чинь амар хөрхөн нийлээл. Тэгэл их гарч ордог болол. Тийм тэгээд чамдаа танилцал. Би бас үйлдвэрт орсон амар баярлалтай. Тий. Би бас жээдийн нөгөө хоёлоо байхгүй. Ойл уулзч хизэж уулзахгүй байхсан. Тий. Тэгж бодвол би таатай уулзсан ихтэй амар баярлалтай. Аа. Яагаад Жээд Жээд таатай. би болохоор би болохоор зүгээр JD-г Jade заяа. Чамайг надтай танилцуулж өгсөн л би баярлалтай тэр хүнд. Тэс би тэр охинтой нэг амар найзлах гэж боддгоо байсан. Тий, яг баяр боддог. Тий, боддог байсан. Гэхдээ зүгээр л бодхоо болсон. Тий, тэр охинтой холбоотой хүмүүстэй ч гэсэн би харилцмааргүй санагдсан. Тэгээ зүгээр л чамдаа танилцуулж өгсөнд нь би амар баярлалтай. Гэтэ одоо тэгэл амар үзээд би ч намайг үйлдвэрлэл аваач гэсэн тийм амар амар үзээд ч маддгүй л те. Тэр охиныг гэтэ зүгээр л яг нэг амар яг миний бол найз биш юм билээ л гэж. Надтай л найзлах охин биш юм байна л гэж. Тэгээд би тэр чинь хэдэн юм бол бас ийм найз энэ заяа. За юм дандаа юм болгоныг сөрөг болгоод юм найз. Байх шүү. Байх шүү. Байх шүү. Тийм байх амар хэцүү. Тийм нэгс байх амар хэцүү. Хэцүү. Ингээд би амар гоё юм баяртай, баясгалантай ингээд тэрүүнтэй уулзсан шүү дээ. Тэгээд өөдөөс ингээд тэр болохгүй. Тийм болохгүй. Гэт ангууд нөгөө хүнийхээ ингээд тэр өдрийг зүгээр ингээд ийм болгоо хийчихсэн. Тэгээ ерөөсөө ингээд хүрээллээ бодохгүй. Энд чи хамт байгаа хүмүүс маань гоё ах чинь ерөөсөө ингээд би тэр хүрээлэл одоо миний сэтгэл санаа мянга муу байгаад тэр бус хүмүүс маань гоё байгаа шүү дээ. Тэгэхээр би тэнд дотгошоо орвол би тэр гадаа байсан юм а хаяад дотгошоо ороод тэр хүмүүстэй уусаад нэг гоё байдаг та. Тийм байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд тэр гоё байгаа хүмүүс тэр чигтээ орж ирээд тэр тэнд байгаа уур амьсгалыг ингээд зур байхгүй болчих. Тийм бах. Тийм бас найз бас жоохон хэцүү. Тэрнээс ш нэх үү юмч байхгүй ч. Ингээд найз байжсэн чинь за чам байхгүй гэсэн.
надад ягаад ийм найз амар. Үгүй надад ч яг их санал байгуулах би нүг яг сайн санахгүй байх шиг байна. Би өөр ингээ амар юм хүмүүс одоо ингээд найзлмааргүй байгаа хүнтэйгээ би ингээд амар чимээгүй ингээ алгах шүү дээ. Би өөрөө ингээд салж чаддаг гэх юм уу. Тийм болохоор тийм болохоор тэгдэг баха. Тэг би бол шууд ингээл би чамтай найзлах юм байлах уу гэж бол хэлэхгүй. Тийм. Яг хэлж чадхал тийм. Тэгвэл би зүгээр ингээ өөрөө ингээд амьдралаас зүгээр баагаар өөрөө холдчихдаг байхгүй. Тэгжээсээ зүгээр шууд доошлонгуудаа шууд болдог. Би болохоор ингээд нэг хүнтэй нийлсэн л бол тэр хүнтэйгээ ингээд бүр салж чадахгүй аа. Ингээд би чамтай найзлахгүй гэж хэлж чадахгүй юу? Чадахгүй. Надад таалагдахгүйсэн би ингээд яваал юм дээ. Ямар сони. Тэгээд ингээд хоёрын энэ бас миний муу тал баг заяа. Ингээд надад таалагдахгүйсэн би хамт яваад идэг. Тэг ингээд сүүлд ингээд надад таалагдахгүй байсан би төвчж явсаар юм байгаад яг нэг дургүй юм гаргаж ирэнгүүт ингээд тэрэн дээр шууд ингээд холбоогоод ирчихсэн. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь дахид уулзах боломжгүйгээр тэр их насалж байна. Аха. Тэнгүүд чаваа тэр хүмүүс юм тэ яасан юм. Ийм хэм дээр гэж бодсон шүү дээ. Тийм эсвэл энэ ямар сонин зантай ингэж аа. Тийм. Ямар сони юм бэ? Би чи бүр яа одоо ингэж би тэр одоо жишээ нь ингээд одоо дандаа намаа ингээл чи тийм байна чи юм байна эсвэл ингээл үгүй ингэн үгүй тэгнэ гэдэг ч юм уу тийм эсвэл одоо ингээд тиймэрхүү дангууд өгдөө штэ тэр болгоны ингээд би жоох ингээд хүнээр үг хэлүүлэх дурггүй ингээд жоохон зөрүүд тийм би ингээд чамаас одоо ер нь жоохон зөрүүд заяа тэгээд ингээд хүн намайг тгийн ингээ гэх юм бол би жоохон зөрүүлээд би яхаараа гэдэг жоохон төрлөх байхгүй юу тэгэнгүүт тиймэрхүү зүйлүүд дээр ч гэсэн ингээд байнгын яг ганц ингээд хоёр тиймэрхүү юм дээр бол би цаацаа гэж явна шүү дээ тэрнээс ч ингээд байнга ингээд тэгээ ингээ чи тэгсэнгүү гэд би тэр болгоно ингээд төвчл яваал гэдэг би ерөөсөө ингээд ил гаргаж таахгүй ерөөсөө ил гаргадаггүй энэ хүн би хизээч хөөе чи гэж би хэлдэг байхгүй юу тэгэхээр ер нь бол тэрийг хэлж явах ёстой юм байлаа л жоохон ч гэсэн тэрнээс л байнга тэр болгон дээр хэлээд тахаар чинь тэнэг гэж би түрүүнийх дээр ярьсан шүү дээ тийм тэгж жагаад сүултээ энэ надаа ингээд ерөөсөө таалагдхаа болчдөг тэгээ би ингээд жоохон ингээд зайгаа авах гад ч юм уу сквал ингээд нэх одоо би яг энэ хүнтэй нийлээд явах зүг гэдэг бодлоод ингээд баг багаар гарч ирээд тэгээд яг нэг юм болонгод ингээд одоо ингээд л дахиад тэгчин. За одоо ингээд хэлж бас намайг ингээд бодчих юм уу. Тэгэж ингээд юмаа залгиж явсаар юм байгаад тэг хэцээ мөчөд ингээд тэр нь хэрүүл болж дуусаад. Тэгээд би буцаж ингээд очие гэсэн ч энийг дахиж энэ харилцаа өмгшгөө болохгүй юм шиг санагддаг болохоор юм буцаад очисон ч энэ харилцаа хоёрын оронд харилцаа болох юм шиг санагддаг болохоор ерөөсөө тэгэл тэр жигтэй болчдөг. Надад тийм харилцаанууд ер нь тэгээд яг ингээд хэлийг гэснээр ер нь яг хэлж авах хэрэгтэй. Тэг хэрэгтэй. Гэтэ нөгөө хүнээ өөрчлөх гэдэг утгаараа биш. Зүгээр л чиний энжин байгаа шүү. Тэр хүн засна уу, засахгүй юу тэр хүний л асуудал шүү дээ. Тэр хүн хэлээ. Би угаасаа имээ гэх юм бол тэр хүн өөрөө ингээд явах нь зөв. Гэтэ ер нь чи ч гэсэн юм штэ гэдгийг тэр хүндээ хэлж байгаа. Өөр дээр ингээд надад бол хэлж байгааг би хүлээж авч байгаа шүү дээ. За окей би юм байна. За окей гэж хүлээж авч байгаа ч гэсэн зөрүүлээд нөгөө хүндээ за би юм бол чиний энэ надад таалагдах байна гэдэг зүйлийг жоохон ч гэсэн хэлж иж харилцаа жоохон босч ирэх юм. Тийм. Тэр миний яг тэр алдсан дээр бол би тэр хүнд чи ийм болохоор ингээд байна. Чиний энэ надад таалагдах байна гэдэг комментиг би нэг ч удаа хэлж байгааг болохоор энэ яг энэ харилцааг ерөөсөө ингэ тэрч юм аа гэж надад одоо би зөв сүүлд бодохоор тэгээ санагдав. Магадгүй. Гэтэ миний зур ингээд хувийн гинэ хөнлөнгийн өдөр харахаар ингээд хоёулынх нь буруу байгаа байхгүй юу? Чиний ч буруу байгаа. Харин тийм. Тэр найз чинь гэсэн буруу байгаа нүр надад харагддаг байхгүй. Гэтэ би ингээд алдаа байна. Энэ нь чиний алдаа байна гэж ерөөсөө би хэлэх хүсдэггүй болохоор за өөртөө мэддэг гэж боддог байхгүй юу? Тийм. Гэтэ яг зур чамууд бас ингээд зөвлөгөө гэж тэггүй юм. Наад чинь ингэсэн юм шүү гэж тэ. Тийм. Би нийсэндээ амар баярлж байна. Би найз байсан да. Тийм. Би ингээд бас амар хаалттай. Ингээд
хизээч хүнтэй төрүүлж мэдлэхгүй Мгм. тийм байсан зэ. Мгм. Тэгэхэд ингээд тэрийг амар нээж өгөөд Мгм. ингээд би шууд оронгоосоо хүнтэй төрүүлж мэдлээ. Оо сайн уу гэдэг болсон. Мгм. Хүнтэй төрүүлж жоохон яриа үздэг болсон. Жоохон өөртөө ихтэй болсон. Тэр Мгм. болгонд амар юм том нөлөө болсон. Мгм. Тий, мэдээж тэр хүн болохоор бас өөрөө юм амар юм Харизматай, энергитэй нэрвтэй шүү дээ. тийм эмэгтэй байхгүй юу. Тэгэхээр угаасаа яг тийм эмэгтэй хажууд Амар байхаар чинь хүчтэй. тийм хүчтэй. Тэгээд Хизээ ч юм яа гэдбэл нэг ийм юм гарч байгаа Мм. ядраад энэ ч юм уу те нэг ийм гутранг байгааг би нэг ч харж байгаа. Тийм. Дандаа л хүү гэл нэг дандаа нэг юм гэл тэгээ ярьж Тийм. мэж байгаа нүртэл юм яг тийм байдгийг Ухаантай. харж ирсэн болохоор ер нь бол ихтэй гоё л тоо. Тийм гоё. Тийм. Би энэсэндээ амар баярлалаа. Тэгэхээр хоёр зүгээр л нэг юм жижигхэн миний зүгээр харахад жижигхэн юмнаас л зүгээр ингээд үл ойлголцоод Тийм үл ойлголт. тэгэл ингээд болчихсон. Надад л үнэхээр хайрын. Тийм харин юу тэр. Тийм үнэхээр хайр. Хайран баг 6 жил 7 жил. 5 6 жил. Окей, тэгээд Мгм. тийм ээ. Тэгвэл эрэгтэй эмэгтэй нэз байдгүй чинь юу? Тэр амир тэр бол хувь хүнээс шалтгаална. Аха. Гэхдээ миний би түр дотроо байхгүй гэж боддог заяа. За. Тийм. Яагаад? Одоо за би бас эрэгтэй найзуудтай байж үзсэн л дээ. Гэтэ ямар нэгэн ингээд амд нэг юм ордог гэд нэг нь сайн болгоч гэдэг юм уу те би энийг арай өөр нүдээр харах ч гэдэг юм уу. Тийм юм байлаа гэж боддог. Гэхдээ би стилтэй найзуудтайгаа тэгэл найз л байсаар л байгаа. Манай 10 жилийн найз байна. Тэгээ найз хүнтэй ингээд ихнэр мөхнөртэй тэгээ энэ ч бас нэг найз маань байгаа. Гэтэл би ерөөсөө ер нь ихтэй бүр сайн найз гэж бодохгүй зүгээр найз л гэж боддог. Сайн найз гэж бол байхгүй гэж боддог. Тийм зүгээр найз. Би санаж байна. Би 10 жилээс хойш эрэгтэй найзтай хаяг амар хүсдэгсэн зэ. Тэгээд яад ч юм ингээд одоо л эднэртэй гоё найз болох юм даа гэж бодож байгаа. Тэгээд надад сайн болчдөг ч юм уу. Дандаа нэг тийм асуудал үүсчихдээ. Тэгээд би ингээд яг 10 жилаас нэг юм хамт ширээн цодог нэг дэндээс ахгүй юу. Тэр ингээд би миний 10 жилийн сайн найз гэж боддог гэсэн зэ. Тэгээд тэгсэн чинь тэгэл надад сайн болцсон. Тэгэл би илтгэж боддог зэ. Тэгэл ер нь ингээд одоо хүртэл ингээд хараад байгаа. Би ингээд Солонгос ирээд бас нэг юм найзтай байсан шүү дээ. Тэгээ би ингэж нэг юм эрэхтэй сайн найзтай болох гэж. Би бүр амар ярьдаг байсан тий. Миний амьдралдаа нэлж байгаа эрэхтэй ингээд хамгийн дотн нэлж байгаа шүү дээ. Бүр жигнэсээ бүр сайн найз болоод нэлж байгаа найз минь гэж би бүр амар хайрлаж боддог байсан заяа. Тэгсэн чинь ингээд яг бас л биш болсон гэж. Яг миний ардуур намайг амар муухайгаар ярихад бүр амар муухайсэн. Би бүр амар гомжсэн тэрэн дээр ингээд бүр би ингээд зүгээр тэр хүнийг сайн найзаа гэж бодож чинь намайг ингээд зүгээр нэг амар муухай эмхтэй болгоод ярьсан байсан. Тэгээд тиймэрхүү юмнууд харахаар би ингээд эрэгтэй эмхтэй найз гэж байдгүй юм байна да. Хоёуланд нь эсвэл жоохон ихсэн байж магадгүй. Яг бүр нэг юм эмхтэй хүн шиг эрэгтэй хүсэж шүү дээ. Тийм хүн байвал яа гэм бол мэдгүй л байна л да. Гэтэ яг би яг тиймэрхүү хүмүүстэй жоохон нийлхэр жоохон надад жоохон сонь санагдаад ингээд эрэгтэй хүн байж эмэгтэй шиг жав гэ орж ирээд эмэгтэй л эрэгтэй хүн. Тийм бахаар надаас жоохон магадгүй. Манай бас нэг найзс тийм байхгүй юу? Ер нь октодтой аяга нийлдэг. Гэтэ яг ингээд найз балыг гэхээр би ерөөсө татаад хүн маань гэсэн нь эрэгтэй хүн байж ич гэж бодогдоод тийм амар санасаа эрэгтэй хүн байж ич жоохон гоё ингээд гүндүүг. За гүндүүгэн чинь ер нь юм гоё. Чимээгүү те дуурах үедээ дуурчдаг. Тийм байхгүй октодтой ингээд тэр тэгсэн энэ гэсэн үе найз чи тэрийг тэгсэн үү гэж ингээд тий хов яриад хар надад жоохон онцгой санагдаад. Тийм тэгээд эрэгтэй хүн чинь нөгөө нэг эмэгтэй хүнсээ л хов ярьдаг гэдэг чинь тэр залуу очиад бас нэг өөр газар гэдэг юм л мэдгүй шүү дээ. Тийм болохоор би ер нь л зүгээр эмэгтэй хүн л хамгийн сайн найз маань юм байна гэж боддог шүү дээ. Одоо ч гэсэн. Тийм. Ингээд гоё тийм ээ. Яг эрэгтэй найз болоо. Сайн найз бол хэзээж угаасаа байхгүй. Тийм. Сайн найз байсан ч гэсэн явандаа найз болно. Эсвэл ингэж болно. Тэр сайн найз гэд яриад байгаа хүмүүс ингээд эрэгтэй эмэгтэйдээ сайн талтай. Тийм. Тэгэд чимээгүй хэлж чаддгүй. Тэгээд сайн найз яваад байдаг. Гэтэ эмэгтэй нь ерөөсөө тэрийг сайн
таалагдах эр хүнийх нь нүднээс авч үздэг зүгээр л найз гэдгээр нь боддог болохоор ингээ яваад байдаг. Эсвэл юу юм болоо? Жаа иршүүд октод байдаг штэ. Тэд нар л хэрэгтэй санагддаг тийм болоо. Бас тэгж бод. Тийм. Би бас тэгж боддог. Яг нөгөө жоохон ухаагаар хэлээцээ юу. За. Жоохон царай муутай. Жоохон нэг юм эргэтэйлээд байдаг штэ. Тийм. Одоо жоо юм зүм хамаа намаагүй. Жигчин авчаа шиг гэхгүй юу за. Ингээд ер нь бол тийм. ийм одоо нэг 10 жил тиймэрхүү хүмүүс байдаг шиг юм. Жоохон өөртөө хайн тийм хараал мараал хэлээл. Тиймэрхүү нэр жоохон хамаагүй байдаг. Тийм хамаагүй байдаг. Хээгүй хамаагүй. Тэгээ жоохон ингээд мацалдаал тэгчдэг. Болохоор тэр хийг эрэгтэй хүмүүс нэг ингээд амар энэ охиныг гэж харахгүй байгаа болохоор андаа л гэж хардаг болохоор андаа гэдэг утгаараа шууд харилцдаг болохоор яг сайн найз болоод идэм болов. Магадгүй бах. Битгүй ерөөсөө би бас нэг амар сайн мэддэг байж. Юм яриг гэхэр бас ингээд их болтгоо байсан юм аа. Би ерөөсөө яриач яг хоо би тэр 10 жилийнхаа найзтай л ярьдаг л да. Одоо ч гэсэн ингээд хөрмөхрийнхаа талаар малаар найзаа юу вэ мэн гэлээ би ч найз өхний мэддэг. Манай найз өхн манаас 11 анги байхгүй бид гурав. Тэгээ мэддэг болохоор юм ярьдیں۔ Гэтэл яг нөгөө нэг одоо ингээд нөхөртэй болоод хувийн амьдралтай болчихвол тэр бүгдийг тийшээ ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм зүгээр л хаяа за юу байна мэн л гэж яа. Зүгээр харин минь тэр угаасаа гэр бүлтэй болчихоор судлаа. Бүр үнэхээр худлаа. Тэр эрэхтэй найз чинь ч гэсэн их нэртэй болчих юм бол худлаа шүү дээ. Тэгээл их нэртэй ээжэж хүй найзаа гэж нэг эмэгтэйнээс тоо тийм. Тэгвэл нөхөр чинь эмэгтэй сайн найзтай байна гэж яах вэ? Би бүр байлгамааргүй. Би үнэхээр байлгамааргүй. Би ерөө тийм байх юм бол надад бол эвгүй. Тэгэхээр манай нөхөр ч гэсэн эвгүй шүү дээ. Ихтэй сайн найзтай гэл. Тийм. Би ч гэсэн адилхан. Тийм. Ч гэсэн найз байж болно. Бүр үнэхээр багаасаа найзлаад бүр ингээд багаасаа найзлаад бүр ингээд гэр бүлийнхэн ч гэсэн хүлээн зөвшөөрөд мэдсэн. Тийм байх юм бол надад тийм байсан ч би зөвшөөрнө. Тийм. Тэгээд надтай бас гоё найз байвал болчих. Надад тэгвэл тэгэхгүй зүгээр 10 жилийнхэн охин гэдэг нэгдэл чонсан шар юм орж ирэл зүгээр. За ихгүй зээлрэл гэж тийм. Тэрнтэйгээ зээлээ. Тэгэхээр ер нь нэг хүнтэй суугаад ирвэл эсрэг хүсний найзууд ер нь нэгдэг юм байна шүү дээ. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн дахиад өөр хүнтэй суун тэгэл гэр бүлтэйгээ л ингэгээд. Надад тэр бас нэг юу нь гоё санагддаг. Гэр бүлийн найзууд болох гоё санагдав. Би бодчихлаа. Одоо ингээд гэтээ тэр тусмаа би ингээд эрэхтэй заяа. Эсвэл хоёр эмэгтэй аль нь ч гоё юм байна л да. Хоёулынхын нөхрүүд бас ингээд найзлаад дөрвөлээ гэр бүлийн найз гэсэн үг тийм. Гэтээ надаа хоёр эрэхтэй байжгаад эхнэрүүдэд танилцуулбал надад жоохон тийм санагдав. Яг бол хоёр эхнэрийнх нь white milk болсон шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор хоёулынгийнх нь нөхөр ингэх гэсэн байхгүй. Тийм. Бас тийм. Тэрийг би бодсон. Хоёр нөхөр нь одоо инглиш гэсэн надад чи мэдчихэж шүү дээ. Ингээд манай нөхрийн бас найз хоёр найз нагаад тэнгүүд ингээд тэр хоёр айгуу ингээд гайгүй нийлээд идэг гэнэ. Би бас их нэртэй ингэж болохгүй гэдэг ч юм уу те. Тийм байж байгаа хэцүү. Тийм ээ. Тэгэхээр ер нь эрэхтэй юм шиг найз гэж байхгүй. Битэрийн бодлоор гэдэг бус хүмүүсээ мэдэхгүй л байна л да. Өөрөөсөө бас гоё нөхөрлөг гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ байхгүй. Гэхдээ байхгүй болно. Тэгснээс байхгүй болгож байснаас анханасаа байхгүй байсан тэрхгүй. Тийм надад л тийм байна. За тэгвэл л штэ. Ягаад ч юм надад амар их асуулт орж ирэх гээд байгаа юм санагдаад байна. Асуулт та. За тэгвэл л штэ. Найз штэ. За тэгвэл хоёулаа би энийхээ тухай ярих уу? За чи намайг анх юу чийсэн? Тэгж бол ямар хөөрхөн охин бэ? Амар юм хөөрхөн ингээд цагаан шав заяа. Үсээ ардаа ингээд ботсон заяа. Урал мурал нь амар хөөрхөн заяа. Бодож үзсэн. Тэгэл би анх хартай. Ямар хөөрхөн охин бэ? Тэгээ нэр нь амар хөөрхөн холонгоо. Тэгээ би анх олж ямар гоё нэртэй. Та эсрэл өчиж гэсэн гоё нэртэй юм байна. Би зүгээр явлангоо гэм би. Яар хөөрх юм бэ? Хөлмөл амар туранхай заяа бүр. Би ямар гоё юм бэ гэж бодчих. Би чамайг тэгтээ амар жоохон гэж бодчихсан анхаарч. Oh my god тийм үү? Чи намайг ингэ нүдний шилээ зүүцэн. Тэг үсээ дээр боцсон болов? Тэг бооцсон байсан байхгүй. Тэг яг нүдний шилээ зүүв. Яг л би ажлыг ална гэсэн охин ирсэн. Яг ингээ ажил хийх гэж л ирсэн заяа ингээд.
Тэг би харчаад ямар амар дарах энэ чи бүр баг 5 оны юм шүү гэж харсан. намайг Амар жоох юм шүү гэ тий. Тэгж харчаад тэг өхөндө за гэдэг айгу дарах хөөх охин байна л гэж бодчихсон. Тэгээд бүр нилээн дарах юм байна л гэж бодчихсон. Тэг ингээд ажиллаж байгаа. Тэгээ сүүлд нь харсан чинь бүр ямар хүүр юм гэж бодчихсон. Ямар хүүр юм бэ? Хошин ингээд сууж мужаа нэг хошин ингэсэн кино нэг үзсэн заяа. Яандар хошин амыг хараачтай гэлээ. Тэгээд анх бол амар дарах охин байна л гэж үзсэн. Тэгээ амар жоохон юм байна гэж харчихсан. Чаагийн ямар хөрх охин бэ гэж бодсон. Чус аргагүй штэ. Нүүр мөрө будаж мутаад өгчөө. Надаас жоохон ихчээж магадгүй гэж үзсэн. Тий. Нэг 90 оны хогтой. Ихчлээсэн шүү дээ. Ихчлээсэн шүү дээ. Тэгээ бодсныг бодож жоохон ихчлээсэн байх. Арай гайгүй гэж. Тэгвэл өөр гоё юу гэж болох вэ? Найзуудын талаар. Хоёулаа тэгт төрний. За хоёулын энэ талаараа хоёулынхаа талаар дараа яриа нэрээ гэдэг. Тэр талаараа л ярилээ. Юу ярьчихлаа тэр. Чи юу намайг санаарай гэж хэлсэн. Чиний хувьд заяа. За миний юм жоохон таалагддаг заа. Яа гэж боддог юм байна. Эсвэл хамгийн гоё зан. За хоёулын юм. За хоёулын юм. За гоё зан нэрс хэлж юм. Муухай зан нэрс бодогдсон. За гоё зан болохоор тийм ямар ч юмд ингээд тайван ханддаг аймагаас сонсдог. Ингээд ингээд бодож үзээ тий. Би болохоор ингээд тийм үү тэгчихээс яана гэдэг. Уйлж мөлөл би баг уйлж мөлөө. Юу гэж ойлгохгүй уйлж мөлөө штэ. Тэгвэл чи ингээд за яасан гинэ гэлзээ. Би чи ингээд бодож үзээд гэл ингээд амар тайван байдаг нь надад амар ингээд гоё идэг заяа. Тэг зөндөл юм байл нэрлэл минь зэ. Тэгээ намайг амар ойлгодог. Бүр ингээд буруу юм хийсэн ч гэсэндээ заяа сэри чи хүүр штэ гэсэн ирнэ. За яа. Яг тэг одоо би баг найсан баг хулгай ишлэх юм. Чи яаж байгаа за байх хоёул юм авч түүгээ баг тэр мөнгөөр юм авч идэх хэмжээний тийм хүн заяа. Тэгэж амар ойлгодог, тэгээд амар дэмждэг. Тэгээ ингээд би ингээд одоо ингээд жоохон заримдаа өөртөө итгэл бол яа миний тэгээд тэр тэгээд гэдэг юм уу тэгдэж штэ. Тэнгүүсээр ерөөсөхгүй заяа. Тэрэн дээр ингээм амар гүштэй минь зин чи гоё штэ. Юу яриад байгаа юм чи та гоё яахт чинь чи өстэй нэрэ бараг давраад тагараа марваад тагараа гэдэг. Бараг наа чи гоё л штэ чи нэр мэрэг гэл талган болгоно. Яах гэдэг чи. Минийхийг хараач гэж үгээд заяа. Амар тэгэж үгээд. Тэр мөрөн дээр амар гоё идэг. Ингээд айгуу надад бүр ингээд чиний 50 зам бүр амар таалагддаг. Би өөрөө нөө тийм биш болохоор би чинь жоохон нөгөө ойвргон зантай гэдэг л ойвргон зантай шүү дээ би жоохон түрэг ямаа омогтой солонгосчуудыг төрөөгөө гэж нэ үнэн шүү яг тийм тэгээд тэгтээ яг хэрлээдээ зөндөө гоё гоё юм байна болно за одоо нөр болчих аль анжих нь тэгсэн жоохон муухай зам нь гэх юм бол харамч гэсэн харамлаад идэг нь муухай гэж үсэн чамаас би. Намайг. Хитрхи харамлаад бизнесэндээ. Би бас өөр юм хиймэр л шүү дээ. Би өөр хүнтэй бас нууцаар дээ шоуж мөдөл гай уулзмаар. Харамлаад байгаа. Хуцаа гараа мараа харж бараад. Ингэж мингээд бараг ингэж юм гараад. Тэгэж ингэж үгүй ханны цан чи бараг тэгээд зогсчихсон шүү дээ дарсан чинь. Гарыг гэж ингэ харамлаад байна шүү танасаа. Тий. Яа. Яг итэр ард. Яг итэр ард. Бүр ингэ нүд ингэ. Тэгэл яг уу. Яа наад яг өнгө исчээ гэж шүү. Тэр ингэ шүү миний зүр цаан дотроос гараад шүү. Би ядраад би юм баймаар би цаанаас. Окей тэр чинь бас сая гоё. Би нэг юм нөхөртөө хардуулж мардуулаад байгаа ш мэдрэж байгаа шүү. Яа гоё наа. Ингэдэг заяа. Одоо ингэ чамтай ингэ явж штэ. Тэгмэд ингэ чи угаасаа л хүн болгоод нээлттэй ярьчих би мэдээ. Тэгмэд ингэ илүү татна ингэ гуруулаа хамт явж яхад заяа. Аян ингэ зүгээр нэг таньдаг найзтай ч юм уу гуруулаа хамт явж штэ. Тэгмэд ингэ тэрнтэй хитрхи их юм яриад миний ярианд анхаарал заяа. Намайг сонсгүй. Яг ингэ тэр ярианд төвлөрөмж биш та санал дугаар шүү.
Харин тий. За. Тий. Тийм үү? Аа яг Чи оо яг яг тэгэл гоо надад юм зам асуугууд өөрөө л мэдэхгүй дөө. үстэй заяа. Ира бид гур ажилдаг байхад тайр хэцээсэн. Тийм би Ингээд харамлдаг байсан. Энэ харамлаад. Тэгээ Ира болохоор ингээд мэдгүй явах хөөрх юм. Ира ч юм бас тайван штэ. Тийм. Оо гэлээ. Аха. Тэгэл намайг чаас амханд харж намайг л Аха. таньдаг. Тэгээ намайг хараад би Иратай ингээд энэ хүн гомдоод мэдгүй. Ингээл яваад байна заяа. Тайм хэцүү. Тэгээ ингээд ажил битээр ингээд ажиллаад басаад хамт угаасаа буун. Тэнгүүд ингээд Ира агаар хэж болохгүй. Надад амар хэцүүсэн гэсэн чинь манай ажлынхаа ингээд хэлсэн надад. Чинээ ингээ хэцүү байгаа чинь бид нар ч гэсэн харагдаад байна. Ингээ чи бүр ингээ нэг юм хадан тавьчихлаа халианы зулдах шиг ийшээ жоох уу тийшээ жоох уу гэд бүр нэг ядарсан байна гэ. Тэг би сүүлдээ бүр ингээ стресстэй заяа. Бүр ингээ тэг хоёулангаас нь болсон заяа. Би хоёул ингээ хаяад ингэж явж байгаа. Тэгсэн чинь нөгөө ир мэдхгүй. Найз чи яаж юм бэ гэдэг хөөх юм. Би бүр тэгж асуугаагүй шүү дээ. Чи бүр таахгүй нөгөө чи тэрэг мэрэд төрсөн. Оо амар явж надад тахчихсан. Тэгээд яг тийжсэн. Тэр үед амар хэцээсэн. Тийм. Гэтэ чиний тийж амар хардаг. Тийм амар л ил гаргадаг шүү. Тэгээ ил гаргадвал тэгээ тэр мэрчин гэтэ тэр чинь бол муу юм шиг. Тэг би ингээд олон хүмүүс юм байна шүү дээ. Хоёлаа. Тий. Тэнгүү чи анзаардгүй. Би ингээд чамайг зүгээр л тэр дунд хайчихдээ шүү. Тэгдэж шүү. Ерөөсөө чамайг ингээд тийм шүү. Миний найз намайг хатаачилчихсан шүү. Тийм найз шиг танаа хамт ингээд явж байдаг. Олон зүг би гоог хайчдаг. Тэгээд угаасаа сүулт нь чамд нэг ойлгохгүй. Тэнч ирсэн гэлээ. Яг саний ингээд хойлохтай амар ингээд юм яриад амар юм байж олон дөрөнгөд ингээд их мэр хөвчтэй хойлоо. Тийм шүү. Тийм. Чи дугаалчдаг байхгүй угаасаа. Тийм би ингээд тариа нөгөө хүмүүстэй ингээд тэгвэл би нөгөө тэр хүмүүст яриад байгаа гот ингээд биш дугаалч. Тэгтээ чи харамлаагүй үү? Харамлаагүй харин зүгээр л дугаалч. Тийм. Йоо харамлаагүй. Ер нь би ингээд хоёр хүн ярьж байхад дундуур нь орж чаддаггүй дээрээс нь тэгж дурггүй. Тийм минийс нэг хоёр хүн хооронд ирж гуравт нь хошног байдаг юм шиг тэрийг амьдралтай амар хэрэгжүүлдэг. Окей. Тэгж өөрийнхөө хүсэлтээр баажаадаг занаатай байгаа юм. Тийм. Мэдгүй муу зан хэр санаанд орчихгүй байна. Тэгвэл байхгүй юм. Тийм байхгүй л юм байна. Одоохондоо тэгж яваанда тэгж явах юм бол найз нь энэний хардлаас эдитийг оруулчихсан. Өсөрийг нь муухай зүгээс шүү. Тэгвэл миний чиний сайн зам болно шүү дээ. За сайн зам гэж дээ. Зам чинь сайн. Бидтэй муу зам байгаа. Би ямар мах аашт. Тийм зэрэг. Нэрнгээсээ амар мааштай. Ядар. Тий. Тэгээд яг ганцхан зам байгаа заяа. Би энийг ингээд өөрт нь хэлдэг шүү дээ. Дуртай замнууд дургуй зам бас. Чи бүх зам дуртай заяа. Чи ингээд амар халамжтай. За амар халамжтай. Дандаа хоол хийж өгдөг. Би хаяа бүр яг ээж байдаг. Тасрлаач наатах тэгэж. Яа энэ минийхээ ингэлтэй. Хоолонд хийж идэлтэй. Эли мах байгаа мó. Тэгэхээр чи юу вэ? Тэр орны цэвэрлт яа аяга мэрэг бах. Хаяа бүр яг ээж байдаг заяа. Би бүр ээж юм чи би. Би амар халамжтай. Амар хизээч надаас тийм зан гарахгүй заяа. Би ингээ хизээч хүн халамжлахгүй байна. Яг хүнээс уул нэг жоохон халамжлах. Гэтэ найзын хувьд бол би бараг үхгээ хичвэл яна миний найз гэж очиж тэрнээс юм шиг. Энэ ямар муухай үхгээгүй л бол за үхгээгүй байна гэж бодох хэмжээ. Амьсгал чинь амьсгалаа харьлаа гэж тийм хайрын заяа. Йоо. Тэгээд яна таарч нөө яна үлсэж нөө яна миний найз надад тийм байхгүй заяа. Гоо тийм. Гоё. Чи. Юу гэж болох юм өмсөлтэй малгай оролттой зүг гэжтэй. Юу шалтгаан яваад байгаа юм бэ? Яг ээжийг харамжуулдаг заяа. Тэр зан амар гоё. Нэгдүгээр зан. Нэгдүгээр зан. За. Хоёрдугаар зан нь шууд хэлээ гэсэн шууд хэлчихдэг. Yes. Амар шолон шудраг. За энэ ингээ хоёрдугаар зан. Хоёрдугаар зан гэдэг сайн чанаруудаас нь эхний хоёр дахь нь. За гурвыг хэлчих. За сүүлийнх нь болохоор сүүлийнх нь одоо сүүлийнх нь юм бол зөндөө болно. Би хараа аль нь хэлэх бодож байна л та. Тэрийг хэлэхгүй энийг хэлэхгүй. Окей, энийг нь хэлье. Энийг энийг хэлчихгүй аа гэжсэн. Энийг хэлэхгүй. За амарсан амар халамжтай.
Тэгээд амар шулуун шудраа шууд ингээд мэ шууд тийм амар хөвжөлтэй. Дандаа намайг инээлэгдэг би бүр ингээд гоо болно гэтлээ инээдэг заяа. Тийм. Тэр нь амар гоё. Амар галзуу. Тэгээд гогийн галзуу зангаас би ингээд жоохон суралцсан. Тэгээ одоо л их сурал. Тийм. Хөрхөн үе манига бас явуулж тоглож муурлаад гоё галзуу юм занд нь гоё. За сул тал биш ээ. Сул зүгээр ингээд сул. Яг боддог юм. Хаяа хитрхи түргэн аашилдаг ч байгаа заяа. Гэхдээ над дээр л нэг амар түргэн аашилдаг л тийм. Харах өнцгөөс бүр ингээд энэ дэр одоо юу байна гэж бодсон юм дээр гоо бүр тэнд ингээд бүр дүрлзээ тасаад бүр ингээд доторх бүр хамгийн гарч ирээ заяа бүр ингээд доторх хөрөмлөг бүх юм гарч ирдэг заяа бүр ингээд дотроос нь бүр жигнэсээ. Тэгээд бүр ингээд хаана яагаад энэнд дуурлаад байгаа юм бэ? Тэгээд дуурлах ямар ч асуудал байхгүй байхад гэр бүр хэлдэг. Хаяач тий. Чи энэ юунд нь дуурлаад байгаа? Ингээд энэ дотор юу яриад байгаа? Тэр занз. За. Яг уу нэг л амрал та. Нөгөөх нь болохоор ингээд манай хүн хаяа тоглоомыг хэтрүүлдэг зам байгаа. Тий. Тэрийг би өөртөө ч хэлдэг шүү дээ. За одоо болно. Одоо болно хөө. Тэгээд тэрнээс болоод хоёр яг ууж ихта хэрэгсэн байдгийг. Одоо тэр занал. Тий. Хаяас хэтрүүлчихдэг. Тий. Тэгэхээр өөрөө хэтрүүлсэн байт. Мэдгүй ингээ яриа л үү. Явуулаад нөгөө үнэ явуулаад. Хийгээл бүр ингээд одоо байлаа. Бүр ингээд яг ингээд дотор бүр ингээд за одоо тэл бүр ингээд тэрийг явуулдаг. Гэтэ тэр үед бол яг тийм болсон уужихад тий. Би бүр ингээд за эдэл би ирүүл байгаа шүү. Хамт ууцсан байсан бол би ингээд хуцаа байна гэдэг жоош хамт ингээд эдэл нэг амар эмзэг амар ирүүл ингээд тийм байж хахад ингээд өөдөөс бүр ингээд залжнаад харна. Би бүр ингээд төвчээ суугаадсан заа би бүр ингээд би анзаарсан тэр чи анзаараагүй тий. Би юу чи бүр согт. Би бүр ингээд гинт нэг мэдсэн чи би уйлсан метроны цаг харсан. Мэдээгүй тий. Хажууд найжнаас би мэдгүй юм хараач та согсон биш. Би болцсон гэж хэлсэн шүү дээ. Та нар анзаарахгүй. Уйлал балаараа шүү дээ. Тийм гэсэн чи би зүгээр суугаад байгаа гэж бодсон чи. Би бүр мэддэг болсон тэр цагийн хамгийн амар би бүр ингэ гооч алчтай гэж. Манай одоо болцсон байна. Одоо нь харихад дагаалсан байна да. Хамт байгаа хүмүүс маань болохоор ерөөс тийж бодохгүй байхгүй юу? Тийшээ болоогүй. Би чи зүгээр суугаад байгаа. Би бол аль үзээ найзынхаа хэмжээг мэдсэн. Тийм одоо болцсон байна. Энэ хүний контрол нь алдагдах гэж шүү гэдгийг би мэддэг. Яаж хэрүүл айзсан бэ? Бүр мэдчихэв. Тэгэл ингээл твчээл чонгорч чаднаас ингээл гараа өрцөн. За гостой. Тийм тэгэл би ингээл твчээл сугаасахгүй чонгорч. За гэл би тэгэл за анаа бас ирсэн намайг заандаа авчдаггүй. Би бүр ингээд яг өөрийнхөө бүр ингээд хамгийн байдаг тайван дээр аваачаад контролдоо баг тэр чинь баг би намайг баг миний үг сонсоход балаа зүгээр ингээд суучлаа гэж би бодсон. Тийм энэ нэг жоо жоохгүй. Би бол ингээд энэ өөрийгөө ингээд тайвшруулж би энэ бэлсэн гэж жоохгүй ингээд тайван байгаарэ сохт өгний үгийг гэж битгий бодоо гэдэг. За сэрлээ. Сэрлээ чи ирүүл байна энэ хүн сохтоо энийг юунд ч бүү бод гэл өөрийгөө ингээд тайвшруулаад тийм гэж байж байгаа байхгүй юу? Тэгэл ингээд гоё ингээд байгаа л тий. Тэгээ байцсан чинь манай хүн зүгээр орцсон аваад цаанаа чи ер нь яахлаараа уудгүй навш гэсэн. Тэгсэн чи би бүр ингээд дотроос ингээд миний ч уйлаадсан. Би бүр анх удаа би тэгсэн заяа. Энэ чинь чого. Тэгээ би тэрэн дээрээс ингээд зүгээрээ гэж би гоод нэг хэлчихэд. Тэгээд би ингээд суусан шүү дээ. Тэгсэн чи өөдөөс билээ нөгөө нэг шарсан хүмүүсийн доотлол тавьдаг цаас байдаг шүү дээ. Тастай. Чи тийш тастайг мэдээгүй юу? Чи тэр цаасыг ч мэдээгүй дээ. Мэдээгүй. Авснаа нүүрэнд ингэдэг. Яа тэгсэн бол. Би бүр тэр мэрийг эдэл би нүүрэн дээрээс хүн хүрэгдэг шүү дээ. Өөрөө ч гараараа хүрэгдэг шүү дээ. Батхтай болгоо гэхгүй юу? Үгүй яг нэг имжлэг хийлгээд тэгээ би ерөөсөө нүүрэн дээр хүн хүрэгдэггүй. Ингээд ер нь хинийч би нүүрэн дээр. Тэгсэн чи ингээд зөөр шүүд ингээд чарсан төмөсний тастай цаас авчираад нүүрэн дээр зөөр ингээд өгч байгаа. Би бүр би бүр тэгсэнтэй. Одоо тэл хар гэж намаа. би харьчих.
Тэгээ яваагүй байх шиг яг үндэ яваад өгсөн. Дэлвжээ яваад бүр ласт маст гэж бичих гарсан баг. Хайж харснаа. Үгүй сүүлийн метро байна би хайчин. Одоо ингээд алхаад очиж шиг тийм бүр юм. Яа тэр бүр амар инээдтэйс. Нөгөө хоёр нь яж л байх нэг нь ойлороод нөгөөх нь дэлгүүр орсон байлаа да. Тэгсэн чи орж ин чи хоёулаа бүр дадалтаад ингээ уйлж мөлөө бүр хоёулаа уйлж мөлөө очижсэн. Нөгөө хоёр нь юу болоод байна? Яа. Тэр чинь яаж вэ? Яг тэр л. Тэгээ тэр үед гэхдээ би бас тэгдэж маргааш нь биш эсвэл нь бодонготой заяа. Ингээд би солиот таахаа энэ найзынхаа эмдэг байгаа нь мэдчихээ. Тэгээ уухгүй гэд хөрх амт ингээ байж ахт нь ингээл гаал хүчээр ингэж өвчтэй байхаа гэж амар бодсон. Ингээ чи уухгүй ингээд чимээгүй ингээд байгаад ч шүү дээ. Чи айгу эм ороод тэр чинь надад ингээд айгу яг үндэ амар ингээд төвхтэй байгаад цахгүй юу. Яг анх ингээд хэдэл уулзаал маахзах идчих л ингээл ганцаараа яг ингэчээл ингээ суугаад ирсэн болохоор надад амар хэцүү санагдаад тэгвэл зүгээр болоод бид гурыг үлдээл явчихна нэстэ гэж би зүгээр дотроо бодсохгүй юу. Тэгэл амар өвчин зовлон болцсон биш дээ. Би одоо тэр тагуур өрхөө явъя гэж бодчих. Чи хэрэг тэгсэн юм бол би тэгээд бүр амар тэгээд хандаад өвчин зовлон болцсон биш дээ. Дахиад дээ ингээл эзээ нэгэн өдөр ингээд дахиад явхаас хойш тэр муу Таиланд биш ээ юу лээ. Вьетнам руу явхаас хойш мөш гэж би бүр амар тэгж бодсон. Тэгээд яа ямар хэцүү бэ гэж бодоод гэтээ заа яах вэ гэл тэгэл нэг таахгүй ингэлээсэн л та. Тэгээ тэр нөгөө ботцсон болохоор ингээд яг орж ирээд тэгэнгүүтээ ингээд чи юу яхалаар ингээд байгаа яагаад байгаа магаад орж ирсэн. So sorry. Тэр үедээ дууссан. Дуусаа. Би одоо юу хийх вэ? Дуус. Тийм байна. Гэтэ битээр ингээд бас нэг хидэд удаа муудалцчихсан маа. Тийм. Гэтэ тэгээд тойлоод тийм уучраа болоод хоёлаа чи тэр үед тэгсэн мэт би энэ үед ингэсэн. Тэгвэл би чамайг тэгж бодсон. Би тэгвэл тэр үед нь бас тэгж бодсон гээл. Хоёлаа гоё ярилцаад уучраа болоод ингээд олон нь штэ. Би ингэж боддог. Хоёлынгийнх нь уучраа бололт амар хурдан байдаг шалтгаан заяа. Чи намайг уурлуулсаж би чамайг уурлуулсан. Хоёлаа нэг уучлал амар хурдан хүлээгээд авчихсан. За окей. Гээл. За ойлголоо. Ийм юмээс юм уу? За окей. Гээл. Тийм. Тэгээ хүлээгээд авчдаг болохоор магадгүй тийм бах те. Амар ингэ. Хизээч ингээл үгүй юу яриад байгаа юм. Юу яриад байгаа. Хин бичээл ахт нь хариу бичихгүй ингээл сэндэл хэлж юм уу. Өгтөл гуйлах юм болгоно гэж би юм. Тийм юм байдаггүй. Тэгээд уучлахгүй гуйгаад тэгээд тэр чинь ингээл за уушлаарай. За гэд болчих байгаа юм шиг шүү дээ. Ингээд би ингээд ингэсэн болохоор ийм юм ингэсээ. За уучлаарай. Тийм. Тэгээ гол нь хоёлаа би энийгээ ямар хүн бэ гэж мэдчихэж байгаа болохоор би одоо чинь чамайг имийг идэж байгаа шүү дээ. За манай хүн чинь ийм дээ. Ийм болохоор чаас ингэсэн байна да гэж бодонгууд за гэд. Тэгээгүй бас танихгүй юм байсан бол чиний оронд би өөрөө танихгүй шүү дээ. Тийм тэгээд бодчихдаг. Болохоор айгуу дайггүй. Байдаг шүү. Тийм. Гоё байдаг шүү. Гэтэ би бол одоо бол миний найзын хүрээлэлээр дахиж бурхан авах гэж бодчих шүү. Одоо яг ингээд чи тэгээд Жина, Ира, Мисү одоо ингээд хална гэдэг би тэдэл ингээд яг миний амьдралын найзууд болж байгаа гэж би боддог. Надад дугат. Тийм. Бэн. Гэтэ найз таахгүй. Найзгүй ах муухай. Ер нь муухай гэхдээ бас найз оронцог хүмүүстэй байснаас дээр ганцаараа байх нь олон найз тах тийм ийм хээ дэмий олон найз тийм үү? Дэмий. Өөс мөнгө цагны гарц. Яг үнэ. Цагны гарц яг нэр ингэсэл цагны гарц. Ингээд шаардлагагүй уулзаал ямар ч шаардлагагүй гарч ордог ч юм уу. Тэр юмнууд бол нэрэл яг дэмий юм байлээ. Тэгээ бас нөө юу гэдэг чинь заавал ингээд найзад уулзах хэрэгтэй гэхгүй ингээд харьцахгүй байсан ч гэсэн ойлгодог. За энэ найз маань гэхдээ энэ байдэн шүү. Тэгээ миний зүрхэнд байдэн шүү гэж би амар боддог байхгүй юу. Тэгэл заримдаа гоё ингээд найзад руу гинт юм явуулсан сандал миний найз ингээд найзах дотор би өргөлт байдэн шүү. Найз нь чамд амар хайртай шүү гэл тэгж бичдэг үеч бас байгаа. Надад л байхгүй. Би бол тэг бичдэг. Зарим гинт сторинууд ор манай. Монгол байгаа найзууд нэгэд орж ирэнгүүт мэдээж ингээд одоо Монголд очих юм бол бид тэр найзтайгаа босгоо явуулаад гоё юм шиг та. Тийм. Тэг бүр амар сайн найз. Одоо ч амьдралын руу гарахгүй хаа. Тийм. 10 жилийн харамжилттай л болдог.
Тийм байна да. Тийм тэгээд найзууд сэдв. Гоё байна уу гэдэг. Би тэгтээ анх ингээд подкаст эхлүүлж байхдаа л зэрэг Аха. за хоёул одоо найзууд гэдэг сэдвээр хор яг ингээд зэрэг нөө одоохон даалаг өнөөдөр одоо найзуудаа хийя гэсэн чи за өнөөдөр чиний хорлоо гэх. Тэгээд л найз сэдвээс цухтагаал яваадсан. тий надад жоохон хэцүү. Тиймэрхүү байна. Өөр сонир сайхан юм боллоо сонир сайхан. Өөр Тэгээд тэгээд мэрч хайрн дөө сонирхолтой сад юм байхгүй л. Гэшнээ шууд. Одоо тэгэхээр хоёр амар орой бичээд. Одоо цагаараа 2 3 нөө шөнийн 1 шөнийн 1 цаг. арай 3 ч сэлэрсэн ч тий. Нэг битэр хоёул хичээлтэйсэн. Тийм тэгээд манай эсмэ анги яах. Манайх жоохон эрт ордог. Тийм эднийх жоохон Манайх 20 анги. Тэгээд бид хараад битэр тэгээд хийж байгаа. хоёр хоол цагаалж идчихээ. Тэгээд орой аны үсээ хийгээд. Аа. Баг хамгийн сүүлийн шулуустай. Шулуун гэж яах вэ? Үгүй шулуустай дугаар байна да. Тий шулууссан гоё л тоо. Тий. Тэгээ тэрийг дараагийн дугаараас хараарай заяа. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Энэ удаад энэ дугаарынхаа төгсгөлийг дүгнэлт гаргаад. Тэгэхээр яасан гэсэн үг бахав. Найз гэдэг бол найз гэдэг бол цөөхөн чанартай байвал гоё шүү. Цөөхөн чанартай тэгээд нэг гоё байгаагаар хүлээж авдаг. Бэст байгаатай гэж би хүсэж байна. Ганцаараа барах шууд. Allah. Тэгээд дуусах гэдэг. Өөр ярих хэлсэн. Оо юу ч байхгүй юу. За шууд камера онцгой зоодол. Тэгээд амар маань гоё яах вэ? Гоё спичлүүлтэйгээд комент хийгээд гоё лайк дараад. Тэгээд бас танаас юм гоохгүй. Би танараас их юм гоохгүй. Тийм л юм гоё. Тэгээд бидэрийн бас хувийн инстаграм байгаа. Подкастын маань инстаграмыг гоош дагаарай. Тийм байна. Тэгээд гоё найзуудтай болоорой. Тийм гоё гоё найзуудтай болоорой. Бас гоё авч үлдээрэй. Гоё найзтай болохгүй л нэ ганцаар бичсэн чи яах вэ? Ганцаар ах гоё. Үгүй. Муухай биш. Гоё. Тийм. Би ч гэсэн хаяа ганцаар ах амар дуртай. Тий. За. Тэгвэл энэ хүртэл хоёрыг сонссон та нартай баярлалаа их баярлалаа. Тэгээд баяртай. Харуугийн хоёр байлаа.